Та шинжлэх эхэлсэн. Шинжлэх эхэлсэн. Хитнес эхэлж байна. Нүд мүд нээр тэ. Эхэлсэн багш шүү дээ. Үйлчлэгээний байгууллагууд төрүүлж шинжлэх хийж байна тэ. Тийм шүү дээ. Үйлчлэгнийхэн чинь наан хийн, нэг бол дараа нь хийчихдэг байхгүй. Тэгээ нөө баярлах болохоор тэр идэж. Төрүүлж баярлаа. Тэгээд энэ сар чи амар ачаалттай ажилладаг болгоо гэж байна. За нууц биш бол зороо хідэрд болж байна. Нууц биш болоо илгүү. Facebook дээр яваад. Тэгээ өмнө нь явж хэлсэн шүү дээ. Доор бах мó. Үлдэн ирэмэлцсэн байдаг тийм. Facebook дээр арай юу багц магц гээ яваад. Тийм багцанд орсон. Буруу гэдэг. Тийм багц хоёрт нь байгаа. Багц хоёрт нь юм хостууч тэгээд байгаа. Яг тийм дараа орохоор юм хос дуучд байгаа. Зорынх ер нь яг рекорд нэг өдөр хэдэн шинжилтээр очижсэн бэ? Рекордо. Тийм. Нэг өдөр 17 биш ээ. Нэг 12 3-ыг бол дуулжсэн байна. яаж амжуулах вэ? Нэг Өдрөөс хойш. Өдөр эхлээл өдрийн шинжилгээл ингээл 12 өнгөрөөл орж иртээ. Макста хэр удах удаад энэ чинь? Нэг газар аа юу? Тий. Орол гарна шүү дээ. Оруулах уу? Тий. Сарны экстрэмэн таарчихгүй бол тийм. Тий, таарчихгүй бол нөгөө томчууд таарчихгүй бол тэгэл орол байгаа ш. Тэгэл UBK биж болооч гадаа чи ирсэн байна гэх хүлээлгэн дээрээ тавилаа шүү гэдэг шиг хөтлөгчнөрөө хараад тэгэл гарч ил та шүү гэл. Тэгэл гард ш. Ер нь бол бас ширүүн штэ. Ширүүн үнэхээр яг алалцчихээж л тэгэл хэлцчихээж амьд гарна гэдэг шиг тий. Очоод гарна гэдэг чинь бас. Очоод гараад Яриа өөрөө сайн хэлсэн юм. тий яг банк дээр имтгчээ гэдэг шиг шинэ. Гасгүйж байгаа л биш нэг тийм нөгөө юу муу авч явдгүй ш дэж имиж нэг хөгжмөө тавилдаг юм уу. Өөрийгөө гасгүйж гаш маа тавиал. За энэ шүү гэл доошоо буугаал. Тэг ингээл ягаал. Шигтлагчийг төрүүлж гүйлгчээл тайзруу тий. Тий чи гарахад бэлэн байж гэл. Гоё. Таны хамгийн дуртай баяр хөтэй шинжил. Наги ах чинь фиттэй юм шүү тий. Наги ах фиттэй явчих юм шүү. Скутертэй өглөө өглөө. Скуттэй явсан хүмүүс Сонсчихсан юм биш үү? Сүнгнүүл Амар ингээ голгон дэс хэцүү үсттэй тий. Гэхдээ явтал гээд идэв. Би л хөл бос үсттэй. Ер нь бол хөлөөрөө болохгүй үсттэй. Одоо Улаанбаатар уурлаа шүү дээ. Шийдвэр гарсан юм шүү дээ. Өвөл скутертэй явуулсан уурлаа. Тий харилцаасан шүү дээ. За эхэлж байгаа шүү дээ. Лав цараад явал баатаг хэвтрүүлгийн дараагийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгээд бидэд ярианда хаалт яг албан ёсоор эхлэх байна. Тэгээд UB Comedy Club-ийн комедиан Жаки Зүгээр амар. за Зүгээр төрүүлээ зүгээр ам. Урчин соёлын тэргүүний ажилтан Юм уу биш дээ ах. болоог байлаа. Стамста биш дээ. Ставста биш те. Зүгээр л нэг ста. Sorry ахмаар ирсэн байна. Тэгээд За тэгээд Чинсана ах маань ирсэн байна. Чинсана. Галзуу тий за дараас нь яриа да. Maggot. За сүүлийн үеийн залуучууд их сонсож байгаа бах те ер нь. Тийм, ер нь залуучууд нэг. Бас ахмадад сонсоод шүү. Maggot тэгээд би бас айгуу сайн сонсдог юм. Настайхан гайгүй сонсож байл. Тэ. Мага чи продюсер хөө. Тий продюсер. Айд богч. DJ гэж бас явна те. Тийм, DJ бас хажуугаар нь хөгжим тоглоно гэж. Өөрөө Ер нь л урлагийн хүн юм байна шүү дээ. Тийм. Тантай танилцуулах гэж л байж байна. Шинсанах ч одоо ер нь юу гэж өвдөө бэ? Зөв Би чинь инфлюенсер маркетер. Би чинь үндсэн ажил бол маркетер шүү дээ. Хоёр дахь ажил бол хөтлөгч, тайзлагч. Тэгээд яг жүжигчин гэж хэлэхээс бас санаа зовд юм а зүгээр. Ганц хоёр кинонд гоё болох. Хайлаас төрөж. Тэ хайлаас тэгээд бас яг мэрэгжлийн хүмүүсийн ажуудс жоохон санаа зовсон. Зүгээр боломж гараад нэг кинонд тоглосон чинь тэр нь маань бас жоохон нилээ гоё. Модель гэж яг уу. Модель гэж бас хэцүү. За фитнес модель гэвэл хайбрид атлет гэдэг шиг нэг тий хайбридтэй. Тий хайбрид. Нэр яг хибрид нэг хүн байсан бол Чинсана ах. Тий ингээд янз бүр. Та тэр шүрэн могч тоглохтой хэвдээсэн бэ? 18 дэссэн шүү. Тийм үү? Тий яг 18 дэс. Театрын кинонууд дөнгөж л яг гоё шинэ кино Тий. хийсэн үү те. А тийм тэрээс тэр сүүлд тэр киноны платформ дээр орохоор бол тгий их вайрал болчих шиг болсон тий. Тухайн үед гарч байхдаа ч гоё байсан те. Тий тухайн үед чинь өөр кино байгаагүй тэр жилдээ кино театрт хамгийн их үзэлттэй байсан кино болж ирсэн байхгүй. Нэг юм гоё залуусын кино. Дуун ч бас амар хит болсон. Бодоо болсон л таалаас. Тэгэл киногоос үүсдлээ л те. Баяр цэцгийг ч бас амар дуулт шүү. Энэ хүрээгийн нөө 2 жилийн саяхан болсон аахгүй. Манай нэвтрүүлэг хийж байгаа. Нөө хөгжим тавихгүй дуулчих жоохгүй. Яг л нэр пянц гэдэг бол баяр цэцгийг хичнээн. Яг уран ямар гурвалтай гэж. Яг л тэр санагдаад. Тий бүр өөрийнхөө бичлэг байсан мэт өмнө жил шинэ жилээр явж байсан чи тог тасарсан чи зүгээр шууд
толгоороо дуулж байгаа А тийм жилийн удас нэр те. А түрүү жил нэг тим тренд болоодсэн Тогтсон. Йоо би бүр яа бити тог тасраасаа л гэж бодсон. Яа надад гэж. Хүмүүсийн тасрангуул дуулж бол би одоо тасруул өөх юм хайчдаг. Тасарсан уу? Үгүй тасраагүй харин Тасарсан шүү дээ. Би яг нэг ингээд ягаад ч юм тэр өдөр ингээ хар хослоо өмссөн байсан зэрэг бодлоо. Шал тэнэг байсан байгаа. Тэгээд хар хослоо өмссөн яг ингээ яриад пам алж тайзан дээр алжсэн чи тог тасраад хар хослолтой би ч юусе харагтаа байлаад очив. Гүдлэг чойч бай. түрүүжлээр тасраац. Хэр хугацаатай тасраадлаа цаг маггүй лөө. Тий. Тэр нэг цагаас 30 минут. Дүүргээрээ. Тэнгүүд та яаж аргалсан? Тэгэл барайл байгаадсан уу? Хэсэг зогсаасан уу? Хундагаа. Тэгэл за хэдүүлээ сууцгаа жоохон завсарлаа хундгаа ой хоолоо идэ гэл нөгөө жоохон хүмүүс завсралдан штэ тамхилдаг хоорондоо юм ярьдаг хоол идэ тэр мөргөр л. Тэгээ хүмүүс өөрсдөө нууцныхаа гэрлээ асаагаал те. Гэрлээ асаагаал тэгээ нөгөө ресторанууд ч бас бэлтгэлтэй байдаг болцсон байлээ. Ийм нөгөө зөөврийн батраагаар ажилладаг гэрлүүд ингээд тавьж өгсөн. Тийш штэ. Ер нь энэ том барилгууд баг өөрсдөө нөгөө нэг эрчим хүч хүсэгчтэй байж ивэл зүгээр байгаа тоххог те. Тийм газар чинь давуу талд орчих. Харин тий. Ер нь Монголд бас бүх юм эрсдэлтэй шүү дээ. Эрцгүй шүү дээ. Нөөц ус мус байдаг ч юм уу тий баг. Баян гэрчлээд болчих. Нөөц дооч юм уу чаа. Нөөц хөтлөгч тий. За гараараа хөтлөө. Одоо чиний хэлж гэдэг. Аа нөгөө чинь те. Хөтлөгч нь хэлэх юм за чи хөтлөлтөө одоо. Нэр би нэг шинэ жил хөтөлтөөсөө бас тэр нэг рестораны л нэг шинэ жилээсээ тэгээ өөртөөх нь тэгээ амар юм гоё микрофонтой ингээ өөр дээрээ төвөсөв. Гоё хос. Тэгээ нэг гөрчлөг цаанаа тэнд л ирнэ яг дуграал яваад байгаа шүү дээ. Тэгээ гоё хосоо гэж бол. Аа өөрөө юутай юм бэ штэ. Өөр дээрээ ингээ Караконы нөгөө Зүү биш үү? дуграа бас тийм. Ааха. Чанга хэрэгчээс бол арай бас гайгүй тэгж амар цариж болохгүй. Аюугаа цэвэрхэн цуурайтай тий. Тий, айгүй өвтэйхэн бас. Эхоттой тий. Тэгээ нэг тог мог тасарсан чи ер нь айгүй аваад гарах юм билээ гэж. Манайхаа ингээд чинь ганц тэр ширээл орж байдаг тий. Бас сони энэ тий. Гой юмнууд бас болдгийн шүү те шинэ жилээр. Хоёулаа өмнө шинжлэр нэг амар мөрөөлсөн тий мөнгө. Тий. Тэрийг одоо бас Жак хөтлөөд би долсон аахгүй. Аа за. яг 50% нөхсөө те гэхдээ. Өгс юм уу? 50%. Та намайг мөрдсөн юм уу? Тийм аа. Чам юу гэж хэллээ. Жак сайн бодсон шүү сайн бодсон. Хоёр чинь Тий ярахаасаа өмнө бодсон шүү. стрипи юу нэлээд бадсан юм Тий. 2 жил дараалж Стрипи бадсан те. Стрипин шинжил үү? Степи нүг имэлсэн. Тэгээ дандаа шөнийн нэгэс сэтгдэг те. Аа Дандаа нэгэс те. тэндээс тэтэн хүн кармалж гараагүй тий. Яг баланс найдаж гараад Тэг нөгөө яг л тэндээ нөгөө мөнгөтэй гаргадаг юм биш үү? Тэгээд танилтаа өмнө талын шинэ шүү дээ тий. Сайхан найзуудтай болсон биз дээ. Оо болсон. Тэр тэгээ сонтой. Маргааш цалингийн тавихгүй зөө. Яг доосонгууд өгөөл. Тэгэл за сайхан өө гээл. Бэлэн Аппар тий. Юу яах вэ хөө гэл. Доотгоо. Тийм ах үү. Бас ингээд яг юм дайлтаа даа шиг те. Бас нэг юм хамтлан те. Яг юм аа тэгэл тэр нэг харж байгаа цаа гэл. Тэгэл саха. Тэгээд тасан байна гэл. Авсан мөнгнөөсөө бүр гадуур халигаа явцсан. хасахтай гарч ирээд байна. Хасахтай гарч ирж байна. Тэр сэтгэл ханамж бол нэмэгтэй өстэй. Мэдгүй яг л. Нойтон л гартай ингэ. Чи тэгээд дандаа хамт байж лээд гэсэн. Нойтон мөнгө байхгүй яг бас болцсон юм ба. За арай жака. Гişin залуу гоё юм. Тийцгийн холбооны шинжил юм уу ер нь? Тийм холбоо байдаг. Үгүй тэр чинь нэг юм ивент болоод байна. Өөрсдийнх нь ивент байхгүй. Цэргийн баярыг тохиолдуулж Тэр чинь нэг Halloween-тэй давхцаж махцаад. баяруудыг тохиолдуулаад ингээд тийч. А энэ хоёрын худлаа зөөлж яриад энэ чи ийм. Тэг юм стрип-рүүд ингээ хоорондоо тэмцээн зөхөөгоод үзүүлбэр үзүүлнэ гэдэг. Тэгээ шагналын сан 10 сая төгрөгтэй. Тэгээ одоо тэр намын сангийн стрипийнхэн салбарынх нь гарч ирээд одоо 120-ийн салбарыг хоорондоо ингээ өрсөлдөөд тэгээ захирлууд нь үзэж байгаа за энэ салбар сайн байлаа гэдэг 10 сая төгрөг мөр. Тийм юм. Тийм шүү дээ нэр. Тэр наашаа холбоод байна шүү дээ. Харин тийм юм байг үнэтэй тоохгүй. Гигэлэг юмараад гигэлгээр ойлгуулад. А тэр аль дүүргийн стриптизэн дөрөөсөө. Юу хайл хаалт төгөллөө. Чиний нөгөө нэг Манай юу вэ? баян Баян охин ч юм ба шүү дээ бүжиглүүлэх. Би тэр охинтой таардаг байхгүй. Оо юу байна гэдэг. Мөнхөштэй харьцаж гинэ харьцаж гинэ гэдгсэн чинь.
Энэ их хасаар авчихсан. Одоо би хүн автантай харьцаж байсан. Юу би өмнө скейт авахтай харьцаж байсан юм аа гэх юм. Юу загинцсан ч гэж. Тэр охинтой дараа нь бас өөр салбар дээр нь бас хөтлөхгүй явжсэн чи. Бүр ингэ таньдаг болцсон. Юу энэ байна ажил төрөл сайн юм байна уу? Би чи ажил сайн юм байна гэсэн. Өө дажгүй. Сайн нэг тоглолт үзсэн чи баахан хүмүүс таниад хараад би санаа зовоод гадуурч явах болсон. Найз нэр насаараа стрип хийх юм шиг байна дөө гэсэн. Юм энэ хүндий дөө. Тийм ээ. Энэ тийм одоо явж байгаа Ганц би хүмүүс гоё стрит орж байгаа л тий. энэ бол ажил л байгаа байхгүй тий. Тэгж л надад багш тэр нь. Хүн илгаагүй хүн л байгаа. Тэгээд ажлын онцлог нь тийм байна тий. Тэгээд нэгээ битгий бас гадуурч байгаарай манайхаа тий. Гадуур явна л тий. За манай анараар юу вэ? Би юу? Сургуулаа төгссөн үү? Сүүл таарч тойлоо сургууль дээр. Би чи одоо 2 жил чөлөө аваад. Тэгээд буцаад сургуулаа төгсгөөд орж ирсэн. Явж исэн шүү дээ. Тэгээд одоо энэ төгсөө юу? Энэ өвөл сагуу. Сагуу. Тэгээд төгсчөөд одоо тэгэл хамгийн том шилдэг өвчин маа тэгэл. Гэхдээ ийм хэцүү юм биш төгсгөө хадахаар ингээл. Тийм шүү. Үеийнхэн ингээд төрүүлээд байгаа юм шиг тий. Хүн бод төрснөх диплом авъя гэл. Зарим хүмүүс дипломоор яадаг ингээл. Өнгөд жоохон сэтгэл гайг болчвол тэгснэ дотроо тэгтэл хэрэгтэй шүү дээ. Диплом хэрэгтэй шүү. Би шүтээс дорог гэдэг юм. 6-70 жил болсон шүү. Тий. Тэгээ ковидын үеэр азар бараг тийм нөгөө онлайн диплом хамгаалалт болоод тэгээд Монгол шууд модоор ирж байгаа. Тэгвэл бас хэцүү бил. Ингэхэн яваад ор ганцаараа үлдчих мэлдэл хамсаж. Та яг ингээд яг төгсөөд диплом хоёр нь ашигласан уу? Ингээд үзүүлж харуулсан ч юм уу? Ажилд орохт би бол ажилд орохдоо нэг удаа ашиглаад тэгэл тэрнээс өш яагаад. Одоохондоо үзээгүй л. Мэг ашигласан уу? Яг ашигтайг шүү дээ. Боос өөрөө нөгөө фриланс болохоор. Би ч бас шүтээс 5 жил. Юуны ангиар авах. Уул уурхаан баяжуулалттай. Би ч барилгын сургууль. Шүтээс юу юм дагаж. Гээд бодохоор ингээд ашигладаг юм шиг үгүй юм шиг сонирхолтой тий. Тэгээд хаана байгаа ч мэдэхгүй шүү дээ. Яг зүгээр гинт бодсон чи гэрийн нэг газар байгаа. Талаа өгөөл тэгээ барыг хаач байгаа. Бурхныхаа ор тавьдаг гэдэг шиг тий. Та маркетингаар төгссөн тий. Тийм яг маркетинг. Манай бидний үед чинь юу байгаа? Маркетинг яг байгаагүй. Бизнес удирдлага гэж Бизнес. Тэгээд сүүлд маркетинг нэмэгдээд маркетингийн яг мэрэгчлэн бас Монголд хожуу орж ирсэн шүү дээ. Тэгээд маркетингийн салбарлаа. Чи одоо л яг маркетингаар сурж байгаа шүү дээ. Та манай сургууль дээр юу гэж байлаа? Би манай сургуулийг юу гэж Танай анги гоё шүү дээ. Ангийнхаа талаар ярьж. Танаа юу чинь төгсөөд сая. Орой анги чинь төгсөөд. Тий. Олон гоё байх мөр үлээ. Урлагийн Хүмүүс үлээ. урлагийн анги, одоодын анги. Business of art гэдэг. Тэгээ яг одооний нөгөө инфлюенсерүүд ч юм уу энэ ер нь нэг юу болцсон байгаа даа шүү дээ. Эдгэрт нөгөө бизнесийн мэдлэг. Гэхдээ айгүй юу байсан. Нэг жил хагас хугацаанд сая бол айгүй сайхан л байл. 3 дахь болгоны орой ордог. Тэгэл ерөнхийдөө манай анги чинь ихэнх нь урлагийнхан байсан. Тэгээд бүгдэнд нь урлагийн хичээл мэдээж авахгүй. Яг л нөгөө бизнесийн юмнууд нь ороод хичээлүүд нь ороод тэгээд санхүүжийн амлаг сургууль нэлээ. За. Анх ороход амар санаа зовол яана л гэж. Тэгээд ямар ч зүйл таслахгүй ирцгаагүй байхад тэгээ ер нь болчихсон юм биш үү? Гейш аашиг. Тэгээ ямар ч зүйл төгссөн. Одоо 2 дахь хэлэлтэд авсан байгаа. Ер нь тэгээд манай эдээс ч гэсэн сурвал их зүгээр л санагдсан. Ер нь нөгөө нэг 12 онд сууж төгснөөс хойш ямар ч нөгөө танхимын юм уу гэж суугаагүй ингээл нэг гадуур л ингэсээр гарсан. Тэгээ яг танхимд ороод номын дуу сонсоод яг яасч бас айгүй их юм ботсон. Чи оюутны гэдэг мэдрэмж аваагүй. Нөгөө юу болчих карантинаас болоод тэгээ нөгөө нэг шууд онлайн бол бүх юм. Тэгэл оюутны гэдэг мэдрэмж байхгүй. Одоо манай ангийнхан төгссөн ч гэсэн нэг баг хариу байдаг шүү дээ. Тэр жоохон харамсалтай Тий, амар харамсалтай. Одоо юу гэж төгссөн оюутнууд нэг юм ямар ч гоё юм байхгүй яасан. Тэр өстэй аим баг. Оюутан нас бас гэсэн юм юу байх. Дуумо сонсч гоё тоглож байгаа гэдэг. 10 жил болоод байгаа байхгүй. Манай анги чи амар хүчтэй шүү дээ. Жишээ нь Дэги ихч манай анги охин мөхөн. Баяраа гэдээс орсон. Баяраа Муучи манай анги. За тэгэл ер нь Цэцээ манай анги гэдэг. Ер нь ингээд цовголцсон. Тэгээ бид чинь юу байгаа бас нэг төслийн ажил гэж юун дээр нэмэх 50
гэж юу хийгээд бид фестивал хийгээд манай анги хийсэн байхгүй. Тэгээд тэрийг болохоор нөгөө нийгэмдээ одоо бас нэмэх тавиуд маань гэртээ суугаад тахгүй те янз бүрийн юм ажилд идэвхтэй байцгаая. Та нар бол юм юу бишээ. Энэ нэмэх тавиас эхэлж яг одоо залуунаас эхэлтгээ гэдэг тийм юугаа. Тэгээ нэмэх тавиуд ч одоо ингээд гоё генерашн шүү. хүүхдүүд нь том болоо явцсан, байр суурь олцсон. Яг ингээд бүх юм тогтцсон. Тэр насан дээрээ ингээ гоё. Жинхэнэ бүр татлаа тутлаагүй тэгээд тэгээд тэр тэгэл нөгөө стадионд л ингээл хүүхдүүд нь очиод тоглолт үзээд идэг те ингээд нэмэх 50 гээд ингээ нэг яг тэр генерашн дээр болохоор зөвхөн нэг нийтийн бүжгэл болдог те ингээ юу байхгүй. Тэнгүүт л яг манайхаа ярьж хагаад нэг аюу гоё бүр төсөл болгоод тэгээд циркт ингээд хэдэн мянган хүн чирлээ аюу болгоо. Амар гоё юм. Амар тийм баяраа шоумен нөгөө баяраа хөтэлдэг. Бидэд хөтлөөл дуулаад тэр ахуулгаан авч явахгүй гэсэн баг тайзан дээрээс нь. Тийм баяраг бас юу агаад миний ач хүү шиг амтан биш тэ гэж тааш. Гоё байсан. Ингээд бүжиглээл бүгд хоорондоо бүжиглээл. Ханаа хүн сайн уу? Тийм. Ханаа хүн сайн уу гэдэг. Манай хүн маань харин бүгд бүжиглээл. Ингээд ер нь амар гоё тэ. Ер нь тийм гоё үдшил. Амар гоё байсан. Нэг тийм болсон юм. Тэгээд цаашдаа ингээ үргэлжлээ явах юм шиг үлээ. Дараагийн эсэлт нь бас одоо байна. Нэр нь юу вэ? Forever Young. Тийм тий. Forever Young. Жишээ би таад нэг цэнгэлтэгтэй клип хийж яхад манайхаа авчиж нэг зураг авсан юм аа. Өнгөг явсан үстэн тий. Дээр үе явсан үстэн тий. Гоё шүү. Майкод одоо ер нь ямар дуун дээр ажиллаж байгаа хэзээ шин дуу гарах вэ? Одоо 12 сард нэг клиптэй 100 цацгаар юм төлөвлөж байгаа. Одоо нөгөө Choro Migoni гэдэг одоо шинээр гарч ирж байгаа нэг хоёр бүх залуу артист байгаа. Тэр хоёртой дуу цацгаар. Тэгээд 100-аас өмнө одоо нэг 3 дахь альбом дээр ажиллаж байгаа. Тэгэл тэрэн дээрээ л ер нь яг холбогдлогдсон л явж байгаа. Macod гэд нэрээ чи юм яаж ажилласан юм? Macod гэдэг нь болохоор би нөгөө нэг Dota амар их тоглодог байсан байхгүй. Тэр ер нь бол team нэрээр тоглодог байсан. Тэгээд тэр нэрээ болохоор маа найз өгч байсан. Magnus гэх баатар гэдэг шүү дээ. Dota-н дээр. Тэнгүүд би тэрүүгээр яг тэр үед амар тоглож байна. Тэгээд God. Тэр үуч чи нөгөө нэг уусаа нөгөө тоглогч нарыг нөгөө нэг aim God mod гэж ингээд нөгөө нэг e-sport-ын тоглогч нарыг тэгээд дүүст тэгэл нэг тиймэрхүү л. Magnus character те Alpha-га гоё гэдэг чинь юм. Тоглолт юм уу? Counter Dota ямар нэг юм. Тоглолттой тоглолт ш. Dota нэг бол тоглолт. Dota нэг ч гоё шүү. Dota би бол харангууд зүгээр юу болоод байгааг баг мэддэхгүй. Арай л чиг дээр дотроо хэцүү санагдсан. Dota 2 чи апдейт хийдрээрээ хэцүү. Dota 1 чи яг сайхан байдгаараа л байж тий. Оо яг нэгээс. Яг байдгаар тий. Одоо ч уусаа амар өөрчлөгдсөн л доо. Шинсарахар энтер гэлээдэг тий. Шинсарах PC хэвээр гоё. Одоо та нар бөөнөрний тоглолт амар юм байна. Бид нар чи хэвээрээ тэгэл PC-ийн дотор чинь жинхэнэ хүнээ байж байгаа юм чи. Хамаг хараад байна тий. Алдтай байлээ. Одоо манайхаар орцсон. Танахаар орсон. Манайхаар орсон. Манайх чаналт 9 болсон. Гоё тий хараал мараа тий хараал мараа сайн. Харуулаа өөд. Одоогтой counter сайн тоглож явах шиг байна. PC-ний газрууд бол бүр амар юу болцсон. Тэр дүүрэн байдаг тий. Ер нь PC те. Тэр PC чаналт орцсон үл бүр хотлаа алдсан. Тэр цагийн 8000 цаг болцсон биш. Тэр ер нь ямар ч тогтой гоё болтой тий одоо. Гоё лээ. Сүүлд нэг тоглож байгаад гомн захиалаа эцс чи өөр гоё. Манай эцэд бол хэцүү биш шүү. Амар халаа болтой. Тэгээ араас нь тоглож байгаа хүмүүсийн араас нь хараад тоглождаг үст тий. Хоёр орон зай мэ толтой. Араас нь өөрөө сууж магадгүй. араас нь маараа шиг зогсож байна. Хүмүүс байхгүй. Тэр дахираар гэж би. Синэс өмнөөс подолны Sega Mega ч юм амар ирсэн. Тийм шүү дээ. Модон ийм хөндлөн сандалтай. Тэгээ тэн дээр ингээ шихацалтаа сууж. Сургуулийн сандлаа. Тий, сургуулийн сандал. Үлээгээ бичдэг шүү Тийм ингээ арах нэг 10 минут зинүүд аав. Sega-ны тийм адрес юм бэ? Sega Тэгээ Sony PS2 их маярах байсан. тийм PS2 их тоглодог. PS2 явцсан уу? PS2 их манайх сумд сумын өгсөн. Сумд байдаг байдаг. PC донтдсон шүү дээ. Манай найз ингээ донтцсон заяа. Мөнгө авахгүй би ингээ харсан чи хөрхий 50 төгрөг өгснөө 3 минут авсан. Контр руу ороод нэг под бооцсноо гэдэг дуусаа. би чи анх энэ юунд чожотой дуучин чожотой
World Arena данх танилцчихлаа шүү дээ. Ямар ч тийм юм уу? Хоёлооч урлагийн юу биш байна. Тэрнэч тухайн хамгийн Тэнд чи ерөөсөө оройдоо очиод хонцдог байсан ч уус. Тэгэл амар том. Тэгэл нөгөө бооцтой тоглол. Манай нэг найз гэл нэгэн сайн тоглодог гартаа хол сууж байгаа л тэгэл нөгөөдхөө ойрхон байлгаж байгаа л нөгөөдтөө доотод жоохгүй дооцоо нэг тас. Тэгэл өөрийнхөө хооронд суулгаад гэсээр хождог нөгөө суудахад тийм хол өгдөгөөс компьютерууд нь. Тэгэл чожи яг хийлээ өөрцөн байдаг. Би чинь тийнд бас зүгээр нэг юм. Тэгээд бид чи буудаж муудаал энэ минь ингээ ивэрсцэн ингээ тийм. Ингээл байждаг шүү дээ. World Arena гэж амар PC байлаа даа ч. Би яг Сингапур гэрт нөө хаваад өгцөн. Бүр ингээд донтоод бүр ингээд байхгүй löөлж мөлдөг цай. Тэг ингээд яг тэр чинь гар нь ингээд контролын нэг явдаг нь шүү дээ. Тэр нь унчин. Тэгээ зүгээр нэм ярдаац юм ингээд залаас урцсан. Энэ дээр ингээд ивэр ургацсан цай хатуу. Яг тэр юм шиг ингээд таарж орж мордог. Тэг тоглолдог гэсэн. Манай групп л одоо бол бас сайн тоглож шин. 20 хэдэн цаг баг тоглолцсон. Хийс бихэрч бүр мэдрэл хүмүүст шууд унтч чаддаг юм л ч тариад үдэ анхаар харагдаад гүлийг унтахаар зүудлээ гэсэн тэгэл. Саксныхан бас их тоглоно тий. CS тоглолт. Гоё шүү. Гэтэ тоглоом гоёо. Шүү дээ. Боцоод ордээд чамаагүй гэдэг шиг. Гэртээ тэгэл PS тоглоо сууж ах шиг жаргалаа л шүү дээ. Шүү дээ. Тэ. Одоо тэгэл гэртээ амралтын өдөр PS хүүхдтэйгээ зөвхөн папан тоглолоо. Гоё стори тоглоом болов тэ. Хүүтэйгээ нэг адл явал хамт өрөөж Тэнд бас амар босгож энэ дөө компьютер босгож байгаа. Бараг компьютер нийлүү дээр юм уу? PS юм уу? Би ч одоо айлын сонгох вэ гэж бодож байгаа гэдэг байна. Яг хөө зүгээр өстой хүн хүний сонирхол. Чи юу яагаад үз? PlayStation зүгээр нэг өдрөөр түрээслээд үз. Тэгээ түрээсэлж үзэл Би ч угаасаа PS юу л дээ. PS4 7 жил болцсон л та. Тийм үү. Тийм. Тэгээд одоо PS5 авах уу эсвэл PC босох уу гэж бодоод байна. PC ягаад гэвэл олон сонголттой. Зүгдээд PS чинь яаж PS Plus гэж юм аавна. Сайн бодороо. Хоёр контроллер аавна. Болохоор юм байна. Сонголт хийгээд хитрхи хэцүү бол хоёулыг нь авчихгаа гэсэн. Бид гурав нэг микро авч явж байгаа шүү дээ. Common ер нь бол бүр ашигтай шүү. Яг зөв бүрэн ашиглах гэвэл тэрнээс яг тоглох гэвэл PS чинь ингэж жоохон боддог. Тэ чичирч чичрээд нэг Найдгимаас ингээд гоё. Хоолойч орон дээрээ ингээд гівч мөвч байгаа Тийм бөөдөн дээр ингээ сайн тухалж байгаа тийм. Keyboard цаанд. Тэгвэл бүр зорж PS 3 авсан шүү. Гоё тоглоомуудын хувьд ихний хөлбөрүүдийн тоглоно. God of War тийм. Тэгээ тэрийг одоо тухаал. Тэр чинь би чи хүүтэйгээ л нилээн тоглох. Тэгээ нөгөө PlayStation дээр нөгөө It Takes Two гэдэг тоглоом байдаг. Яг ингээд хоёулаа зэрэг яваад хамтдаа яг даалгавар биелүүлдэг. Тэгээ тэрийг бол яг ингээд нөгөө хүүтэйгээ тоглож молоод амар гоё. Бэл нэг нөгөөдөө тусалж тэгээд даалгаврыг биелүүлдэг болохоор бараг хажуугаар хүмүүжүүлээд. Бараг хүмүүжүүлээ. Тэгээ тэр өөрөө стори энэ тэр амар гоё. Стори нь болохоор ингээд нэг аав ээж хоёрын саллаад тэгээд тэр салснаас нь болж охин нь ингээд нэг хүстэй шимчингүүд аав ээж хоёр нэг юм жижигхэн харагдаад жижигхэн юм тоглоомнууд болчихдог. Тэгээл нөгөө хараалыг хариулах гал аав ээж хоёр ингээд амар олон саад бэрхшээл даваа явж байхдаа биенийхээ нөгөө харилцааны асуудлуудыг олж илрүүлээд төсөлд нь ингээд эвлэрээд тэгээд тэр гэр бүл салгаж яснаа болоод нийлээд дуусч байгаа. Тэгээд тэрийг ингээ хүүтэйгээ ингээ тайлбарлаад ингээ ярих. Манай дараа нь амар их юм ойлгож болгоцсон. Тэр бүлийн чухал юм байна гэдэг ойлгохгүй шүү. Тэгэл тэгж хэлгээд байна. Одоо за баахан одоо ер нь юм шинэ жилээр ажилтаа байдаг хүмүүс л шүү дээ. Тэгэхээр за та хэдээс сохот ер нь хамгийн фейл шинжилгээ байсан бэ. Яг ингээд яа энийг за даваал гарлаад Ойлаад гардаг. би ямар за чинсанаа хас гэлгүй. Ер нь яг та ингээд цаанд орж ирсэн. Ер нь байгаад өө. Urban Talk нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар найруулаагүй 5 удаа нэрсэн Ultra Smooth Flirt Vodka юм. Энэхүү водка нь 5 TV-ийн 34 оронд хүлээн зөвшөөрөгдсөн мөнгөжүүлсэн шүүлтүүртэй гэдгээрээ онцлогтой. Bristol Distillery Group-ийн лицензээр хүлээн зөвшөөрөгдсөн International Spirit наадмын алтан медальт. За хамгийн чухал нь найруулаагүй 5 удаа нэрсэн болгоор харих юм. Watch me win, then watch me do it again. Монголын оюутны саксон бөмбөгийн холбооны мэдээллийн ивент эдгэгч Urban Talk.
Тэгээ ер нь нөгөө одоо нөгөө ер нь бол чинь бас яг их үе тарцсан гоо тийм таарч байгаа хөх те. Яг шинэ жилийг хөтлөж чаднаа гэж зориглоод нэг орсон те. Тэгэл үнэхээр чанга байсан тийм тохиолдол зөндөө байгаа те. Яг ялангуяа эхний нэг хөтлөлтийн эхний нэг жилд бол яг гараагаа хийж хат те. Тэнд бол байсан ш. Нэг юм томрон байна уу? Яг байна. Хийцээс томор нэрээд яг нэг зэрэг ста талрын байсан гэх юм байхгүй мó яг Жишээтэй кейс яриа. Гэхдээ ер нь эхний жил ийм хэцүү байдсан шүү гэдэг. Юу хийж та те. Тэг ер нь задлаа деталь. Хоёулаа нэг компани шинжилтэй. Бас нөө Сайн ярьдаг мөн үү? нэг ямаас мөнгөгүй гарч ирээ тэг гэдэг. Шинжилээ. Тэгээд 50% авсан юм ба штэ. Юуных дөрчихсэн бэ? Тэгэхээр яг би өстө мөрөлсөн нь бол таарч тийм үү? Тий. Тэр нөгөө нэрийг нэлээд явах та нэг За. суглааны компани байсан юм а тий. Монгол суглаа гээд. За. Навшиг газар шүү танах. За. Тэг яах вэ? Тэр бол үнэхээр чанга байсан тий. Яг юу байсан? Яавал одоо Зүгтээ ер нь хөтлөгч хоёулаа байсан уу? Тийш үү те. Тий. Тэгээд Ер нь тийм биш нэ. тэгээд нөгөө Ямар ч хөтлөггүй юм бэ? дуучид нөгөө ирэх ёстой гэдэг нөгөө одоо нэг ажлын одоо захирлын найз майз гээл те. Тим хүмүүс нь ирэх ёстой байсан. Тэгээд тэд нар айгу хоцорч ирээд. Тэгээ ер нь чанга байсан. Тэгээд ер нь чанга. тэр ингээд чангасаа. Тэгээд хоёр цалингаа бүтээ аваагүй юм байна те. Араа талын авсан гэж шүү. Өөрөө бас Тийм үү тийм. За ер нь чанга байсан. Чангасаа. Зорих. За зорих. Миний бол нэг хизээч мартдаггүй нэг шинэ жиллээ яг сууж төгсөөл дөнгөж нөгөө яах галтаах гэлээсэн. Тэгэл өстой тоглолт байвал дээд хийгээл яадаг. Тэгэл байсан чи нэг өдөр одоо манай нөгөө нийтийн дуучин болцоо одоо найданд орж марж бидэд. Хин юм байлаа. Манай нэг 4-5 ингээл дуулдаг. Төмөр замын тээврийн төвчөөний тэнд нэг маргад билүү юу ч лээ нэг юм лаунж доолн мол бил очихгүй. Оо за. Тэгэл яах вэ гэж бөөнөрөө ер нь тэр өдөр ингээд та нар байна гэл. Тэгээ очиод дуулах гал авчихсан чинь тэр үчи сайн мэдгүй хоолоо нэг л эвгүй яриадсан байхгүй. Өө тэгээд ингээд гэдэл. Чи өөмө гамбуушгч маань яриадсан бид эдийг авцсан байт. Тэгээ бид юу байгаа очиод дуулаад яс чинь яваа их чи мөнгө авах гэж зүгээр суу ишээ гэж. Тэгээ бид суугаад явж чаддгүй мөнгө авч чаддгүй нөө гамбуш чи уугаад идэв тэр үгээр. Одоо гоё эд залуу малуу байсан л та. Тэгэл бид явж чаддгүй. Ямар шинэ жил вэ гэж нөгөө нэг мөн үү гэл мөн гэл бид яаж чадахгүй тэгээ хэлж чадахгүй тэр нэг юм болоод. Тэгс чи манай найдаа байжсэн. Түгсхийн базар. Тэгээ бид шууд гүйж гараад үгсэн хацны шинэ жил тэр мөнгөчөнгөөж ав. Юу ч биш тэгээд нэг таксинд явж байгаад нөгөө орчоо гараад ирээ гэдэг шиг мөрөөсөн шиг юм болоо. Тэгээд гарч явчихсан. Тэрийг бол би ерөөсөө мартдаггүй. Тэгээд мартын дээр л очсон байх шүү дээ. Ер нь тийм шиг байгаа. Тэр үуч мэдгүйгээ чи ямар ч хүн байдгийг ер нь мэдэхгүй шүү дээ. Ерөнхийдөө л нэг юм юугүй тэ нэг сайн мэдээл байхгүй шүү дээ. Тэгэл ямар ч гамбуушига таниад байгаа юм тэгэл нэг юутай нэг тийм шинжил мэд бол яг оюутан багт нэг очиж. Тэр бол үнэхээр хизээш мартагчгүй бас амар шинжил. За тэгэл тэрнээс хойш бол зөндөө шинжил байгаа шүү дээ. Тэгэл фейлгүй шинжил гэж байхгүй шүү дээ. Тэгэл халцсан онж гарна, зүгээр үйдэнч гарна. Тэгээд халчаал олонлоо юм ярин тэ. Тийм. Тайзан дээр гарч ирчээд хажуудлаас чи юу яагаад энэ мэдлэгээ хэлээд өгөөч тхүү гэл ингээл орлоо ингээл яг дуулахт ингээл тэгэл зарим нь гарч ирэл ингэж өндөр мөндрөө яа ингэж одоо шоо мо пис би яг нэг хатгах штэ юм стаг гинтэлт нь ингэж ингээд нэг жоохон тийм хүү байхгүй юусоо болохгүй тайзан дээр гарч марж ирнэ ингээ маргаан чи ингээд юутай амар юм хамаагүй болчих. Тэгэхээр шидлаад дуулжин бол бас ингээд алаа малаараа ингээ амар яаж тийм лээ. янга тийм юм зүгээр л энийг яг яагаад гэвэл суулгаад байгаа юм уу цээжилж аваад байгаа юм яа зүгээр нэг юм эротик кино үзэж байгаа шиг харж байгаа шиг зарим нэг аюу асуудалтай шүү. Тэгээ миний ажил ингээл гүдчих бас яах хэцүү. Ер нь бол яг амархан ажил байхгүй гэдэг шиг л юу л да. Хамтаа. Манай ажил нэг ихний хэсэгт халаагүй дээ ингээл. Халаагүй үед аюу гоё тийм. За шинжлэх арга хэмжиж ерөнхийдөө нэг 5 цаг гэж бод тий. Тэгмүүд яг хөтөлбөртөө хэсэг нь 3 цаг гэж бодоход эхний 2 цаг 30 минут ер нь бол ингээл тоглолт үзэж байгаа сууж сүүлийн 30 минут гарч ирээд ирсэн.
Аюу хэцүү. Тэгээ нөгөө урлагийнхаараа би одоо ямар юу байгаа шиг ингээл энийгээ л байж юм. Тэгэл хаяа. Тэгэл өнгөрөөл тэгээ яг хаяа бас тэгээд яг яаш tas нэг дотор хүний маань гарах гад ингээд аюу юутай. Тэгэл хичээл өнгөрөөл. Зориг чинь бол юугаа хийж байгаа нөгөө нэг одоо DJ гэж байгаа юугаа менежерээ хийж байгаа. Тэгээд хишиглагийн бие хамгаалагч шээ. Хийгээд байгаа мó хайш юм баг. Тэгэхгүй бол бас болохгүй тий. Бас. Тэгэхээр сүүлийн бас арай өөрчлөгдөд ийл. Одоо ингээд бидний 5-6 жилийн өмнөх шинжилүүдийг ингээд хөтөлж явах үед бодохоор одоо ингээд сүүлийн 2-3 жилийнхтэй харьцуулахад харьцангуй бас жоохон соёлжоод байгаа юм шиг анзаарагдав. Тийм хаа газраасаа болоод байгаа юм шүү дээ. Тэгж анзаарагдаад байгаа шүү. Би нэг юуны сая ингээд тайзан дээр гарч ирдэг гэсэн чинь нэг байгууллагын шинжил хөтөлж ирсэн чинь манай Lumino гээд мэн хан зарж ирсэн баг. Lumino-гийн бол ер нь хамгийн сүүлээр яг хаалтыг гэж оргил хэсэгт нь бодоод тэ галзуу авдаг. Яг тэгжсэн чинь тэгээ DJ нөө Don Torito цаа чинь тийм артал ингээд DJ гэхэд ард нь хүлээжсэн баг. Тайзны ард. Тэгжсэн чинь нэг залуу гарч ирснээ. Манай нөгөө ихм бажи бро гэж нүл ваа гэж яа амтгдэн шүү. Тэгсэн дуулжсэн. Уул нь хамт олон нь шүү дээ. Хамт олон тэр өмнөөс бус амар гоё баг. Тэр нэг нөхөр л юусаа гарч ирдэг ч чаа. Тэгээд тайзнаас буулах гээд яг би ингээд хажуунаас гарах гэсэн чинь өөрөө бүдэрч орж ирж Don Torito-гийн юу нэг DJ set руу ноутбук руу нунаад бүх юуг нь будаа болгоо яасан. Ноутбук нь ч ууштай яалаа. Тэгэл ерөөсө тэр хэд мань боо оруулаад тэгэл хийж. Над руу бүр хожиртын шил маа гэж орж ирчихсэн. Маа гэж. Гоё юм болно шүү. Тэгэл яг нөгөө хамт олон нөгөөх аваад ингээл татчих байгаа юм л та. Яг ингэ. Ер нь тийм амар их болно. Ер нь айгу эрсдэлтэй. Майкоти DJ хийж тийм хүн болж байна уу? Тийм шүү дээ. Ер нь байн хамгийн эвгүй яар гардаг шүү дээ. Дуугаас тэгээд байгууллага тэр хамгийн сүүлд гарч штэ DJ нь. Тэр бол уусаа яаж ч байгаа л нэг тэр байгууллагын нэг өөртөө нэг тийм ихтэлтэй нэг чам дээр ингэж ирдгүү. Митүү чи орчноо мэдрээч юу тавиад байгаа юм бэ? Дээ. Ер нь чи нэг модерн ток мок юу тавиад гачтэй. Дараа нэг тим юм болов уусаа орж ирдэг уус. Тэнгүүс юу яриад байгаа юм бэ гэл. Яштай энэ гэсэн. Одоо яг бас нэг санд олгосон бас гоё юм байвал бас гоё юм орж ирж байгаа шүү дээ. Тийм. Тэрийг бас тавьчингуудаас бас бөөндөө гоё бас тийм ээ. Би одоо тэр сүүлд ер нь Facebook дээр сайн нэг амар яваад штэ хөтлөгчдрийн үн гарцсан, дуучдын үн гарцсан те. Ямар сайтлаа. Тэгмээ доор комментиг харахаар хүмүүс амар эднэрднийг ингэж тийжээж яхаар байгууллага дундаасаа ингээч гэл хүмүүс амар нэрвдсэн байх. Тэгээд би тийм маасыг харахаар тэр ер нь нэг 70-80% нь ер нь яг тийм эднэр яхаар амар арт түмний амьдрал юм байхад тэгээд энд одоо тэр хүмүүсийг амар буруутай ажиллаж байгаа гэдгийг ойлгохгүй. Байгууллага дундаа ингэхэн зөв эсвэл мөнгөний хувааж өгч юм уу те. Тэр бол өөрсдийнх нь харин тийм ээ. Одоо яг зүгээр залруулж хэлий гэвэл энэ чинь за уран бүтээлч чинь дуунаасаа яг тэгж л ашиг болж байгаа шүү дээ ер нь те. Газруудад дуулж яг оройн цагаар бас энэ чинь хөдөлмөр ихгүй. Тэгээд дээрэс нь тэр цалингаараа буцаад маш гоё чанартай зүйл хийж өгнө гэдгийг яг мэдэхгүй байгаа хөөхгүй те. Бид нар авч ууж идээд алга болгоно гэдэг хандлагатай байгаа хөөхгүй. Тэгээ бүр амар тийм. Тэгээд юу штэ тэгэл хүмүүс угаасаа одоо тэр комент штэ ер нь тийм тоогоо болчихсон шүү дээ. Жил болгоно нэг юм байдаг л дээ. Тэгэл нэг юм гардаг, үнийн юмнууд гардаг. Сүүлийн зүгээр арай аялын компаниуд гоё уяатан их болоод юу болчлаа те. Өөдөө аялцдаг болчихсон тийс. Тийм бил. Гоё юм шинжлэр би ч ингэ тоочтой. Маа ингээ бус найзууд майзуудын газрууд айгүй бага шинжил авсан гэдэг. Бүгд аялчихжээ л. Урагшаач хамаагүй. Тэгээд 3 хотын аял маял гээл. Жишээ нь тэгээд нэг 890 900 мянга юм байна шүү дээ. Дөнгөтэй 7 хоног аялцдаг. Бас зүгээр гоох те. Тэр жижиг компани бол тех бах те. Бүр яг том Tesla мессеж чинь бүр буйн тухайд үүрэгдэм бил шүү дээ. Тийм шүү дээ. Амар. Би нэг iTrip ажилладаг. iTrip нөгөө юу нөх Tesla-гийн охин компани. Тэгэл би буйн тухайд тэмдэглэж харсан. Ямар их хүн бэ? Сэр юм бол. Tesla-гийн тэр энэ гэсэн охин компани, доор охин компани. Тэр нөгөө охин компани дахиад доор охин компани гэж. Амар хүмүүс ёо. Шинэ жил бол гэхдээ үнэхээр амар гоё байр л та. Амар гоё. Жишээлбэл тэр хамт олон яг нэг ажлаад өвнж жилийнхаа эцэст яг баярлах чинь бүх эмэгтэйчүүд амар гоё хувцлаа. Амар хичээгээл бүгд ингээ ирдэг те.
Тэгэл тэр манай хөтлөгч нар бас айгуу тийм юутай байх хэрэгтэй лээ. Тэр ингээд бухимдаад байгаа хүн чинь шил байгууллагын шилдэг ажилтан аваагүй ч юм уу байж магадгүй байд юм шиг байна. Тий, ер нь бол тийм. Нөгөө нэг тэр байгууллагын шилдэг ажилтан гэдэг чинь бидний болохоор зүгээр хин хамааяа ингээд ядуулах дотроо чинь үнэхээр сүултээ ингээд тасалтай намайг үнэлсэнгүй штэ би яаж хичээлээ гэсэн ингээд сүүлд тийм юм хүртэл явж идэг тий. Бодтой байх. Тийм. Тэгэхээр бид нар ч гэсэн ингээ урлагийнхаа очихтой айгүй гоё тийм яг нь халтуурал гэж нэрлэдэг бол бас айл болох тэр хамт олныг гоё олгоод амар чөлөөтэй ингээ нэг юм зүгээр дуулж байгаа юм зам яриад амар гоё ингэж бүр нэг гоё юу ачаал ажлынхын үе юм шиг сайхан дуулчаал тэгэл гараа явах юм л. Тийм. Одоо тэр хамт олонны хувьд бол жилд ганц болж байгаа баяр баг тийм. Төсвөө зарцуулсан, зардал нэлээд зардал гаргацсан бүгд ингээл хичээгээд ирсэн тэр нэг баяр тэр манай ус урлагийнхан бүгдээрээ л ингээд амар гоё ач холбогдлог бол сараа ихч мэгч бол алдсан шүү дээ тийм. Сараа ихч чинь ерөөсөө дундуур нь гүүж гараад ерөөсөө бүх хүмүүсийг уурж гаргаж ирж мүжиглээл тэгэл ингээд гоё билээ тийм. Тэгдэг. Тэгэл манай Зар яхас гэдэг нэ өмнө жил хоёулаа чинь шинэ жил дээр яг зар яхас чинь ингээд юм жок хийгээд хүмүүс чинь гоё болгож иж за ингээд шууд одоо юу хаараас нь 3 дугаар Гараад ийм дуу ярьж марих айгүй гоё байдаг юм. Харьцах бас гоё байгаа тийм. тэр чинь хүмүүс хоёр дотн мэдрэмж авч штэ Хэлцээжил босгож тэрнээс ч ер нь л халсан хүмүүс л боссон ш. Тэрнээс эрүүл хүмүүс бол ер нь скултэй. Тайз дээрээс гоё харьцаж барьцангууд гоё байгаа байхгүй. Хүмүүс ийм ойрхон болж ирж мэрээ тий. Чин санаагч ер нь олон хүн дээр бас айгүй хөтөлдөө шүү дээ. тэр ер нь одоо энэ жилээс анх удаа 20 руу орж үзсэн шүү дээ. 20 өөр байна уу? 20 шал өөр. 20 2 дугаар хэсэг дээр гарсан. Хамгийн хэцүү юм. Дандаа 2 дугаар хэсэг байж байгаа. Энэ жил бүр Эхнээс нь үлдээд. эхнээс нь үзсэн. Нөгөө сүн ёслол мас. Сайн бэлтжүүл болно. Нилээ сайн бэлдээ. Тэгээд бол нөхөтлөхгүй гэдэг бодлоготойсэн. Тэгээ манай нэг найзын дүү яач хөрмөө гээд чамаар л хөтлүүлэн гээд байна гээд тэгэхээр заа гээд би тэгээ бүр ингээд бэлдээд хормны нөгөө ёс чайгуудын судлаа тэгээд энэ дээр хөгжлөх бүгдээс бэлдэж байгаа л тэгэл тэгэл гоё л. Амжилттай гоё болсон шүү дээ. Тийм дэж гоё болсон. Хормын 2 дугаар. Ер нь тэгээд гоё баяруудыг хүмүүстэй хуваалцсан гэдэг чинь л өөрөө гоё яваад байгаа. 2 дугаар хэсэг чинь бол ер нь л гайгүй юм л шүү дээ. Сайхан халдсан хүмүүс байгаа нөгөө настай хүмүүс яваад байгаа юм те. За бүгдээрээ. Чиний хамгийн фейл шинжил юу вэ? Надаа нэг фейл шинжилээс байсан. Захирлан тасраад унтсан. Эхэлдэггүй. Тэгээд гоод яах вэ тэгэл одоо дундаас ирэх юм байлгүй эхлэв л та. Гэхдээ манай компани үеийн үед захирлаараа үг хэлүүлж эхэлдэг. Одоо яах вэ захирлынхаа архийг гарахыг хүлээн. Заал дуруу хүмүүс шинжилнэ гэх. Нөгөө газар нь хөөе та нар 12 гэхэд солж өгөх ёстой шүү дээ. Гэдэг хамаагүй. Болохгүй баг дуучтай болчихно. Захирал үг хэлж иж эхэллээ. Аа яа ямар үн чинь бэ те. Амар сонирм. Тасарсан юм байна те захирлан тасарсан. Тэгээд баг чи 10 төхөлж эхлээд 2 3 дуучтай зүгээр орчлагыг нь өгж бойлгож өсөн шидээ нонхон бааз шиг юм болоо. Би бол нэг ихчийг бол харж байсан. Ихч тасраад бүр ингээд нойлын очлоор ингээд толгойн гэдэг дотор байсан. Шинжил. Юунаас юм биш харахад чи ингээд уснасан авсан тэгвэл би ажлынхаа нэг додаад бүр ингээд ямар чухал мэдрэл болцсон. Тэгээд чи бодог модон ингээд нойлын усан орсон. Яа те. Үйлж байгаа л унсан байна та. Үйлж байгаа тэгэл тийшээгээ ингээд доошоо ингээд тасарсан юм шүү. Амар болчихсон үсмэсээ гоё лак гэж тэгээд тасар заахаар. Минийх чинь надад анх ярихтаа л бид их цөөхөн хүмүүс юм аа гэд. За хэд ингэ хэлэхгүй болцох. Тэгээ нэг 20 30 л юм шиг байна. 20 хүмүүдтэй. Тэгээ заа ингээд байшлаас хэлэхгүйсэн байхгүй. Тэгээ яг өдөр нь одоо яваадацсан карак гэд VIP өрөнд болч тээ. Яг ингээд каракины хөрөмж дээр явсан зэ. Болохгүй. 4 тавлаа. 20 хэдүүлээ. За. Тэгснэ бас ихтэн ирж мэрээгүй зэ. Би ингэж хөтлөхгүй арайч тээ. Гэтгсэн чи мөнгөний давлч. Код модыг өөрөө шууд. Хашаа дуулаа. Би ч нөө дуулцдаг байхгүй хөтлж явах таа. Чи ч бас voice дуулсан тий. Тэгээ voice дуулсан шүү дээ. Тэгээ тэр фейл нь болохоор цөөх хүмүүс ч юм аашаа нэг их сүргэл зодтолт юм бэлээ. Яг хаваагтаж гоё зодтолдог. Чимээс нэг хөрх яг иймэрхүү тайцтай. Яг дуулаад нөө сүүлийн би яг тэрийг дуулаад дуусгах гэдэг байхгүй. Яг бичгэл зодтолтой. Яг урд зодтолтой. Тэгсэн чинь нэг хоёр хүүхэн тасарсан ингээд тайзан дээр тасраад миний хөл мөлнөөс зулгаагаад. Амир болсон би бүрээ тэндээс зогтчихсан шүү дээ. Маргааш нь мөнгөний авъя даа гэсэн. Маргааш нь дэрээд бүр яв яагач. Өстө сайхан шийдэл болсон. Тэр өнөөдөр маргааш ажил дээр очил шинжилээрээ фактлцэл ичих واخгүй би бол.
Энэ шинжил ахаар тэгээ дандаа байгууллага нэг факт болчихлоо. Гэтэ хэдүүлээ одоо гоё. Хамгийн гоё бас болж исэн шинжилгээ ярил таас те. Тийм те. Баланс жолч те. Санахаас их таах нь ерөнхий яриад байдаг ч байгаа. За одоо амар тодорхой ярив. Би нөгөө нэг евро ретро гэдэг баха. Одоо яг санаж нөгөө айгуу гоё ингээд бас нэг хотоос гарч шинжилгээ хөтөлж бас айгуу гоё тухтай байд юм лээ. Тэгээ би нөгөө гэр бүлийнхнээс аваа явцсан. Ээж имээ те. Нөгөө дүүгийнхаа хүүхд мөхтийг ингээ аваа явцсан. Тэгээд айгуу тийм тухтай нэг өдрийг яг хөтөлтөө хийгээд яг нэг хотоос гарч амраад те. Тэгээ явж идэрсэн. Айгуу гоёсан. Өөрөө гоёсэн те. Энэ асуулт нь юу болчлоо? Өөрт чинь хамгийн дурсамжтай шинжилгээ, хамгийн гоё болжсэн шинжилгээ. Ретрокос мөнгө авсан юм шиг шаалаа. Ретрок руу яваад гарахад гоё байсан юм Тэгсэн гоё болсон юм аа тэгээд махаан тэгээд. Тэгээд тайлбар нь гоё болсон учраас. Яг нэг юм гоё юм байна уу? Бүр яг нэг гоё. Дэрхэд нь биш те. Ингээд хотоос гарсан гоё юм те. Ретрокийн гол гоё байсан. Гоё болсон гоё юм байна. Яг зүгээр ямар ч лсэн зүгээр. Яг би нөгөө нэг хотоос гарч яг хийжсэн гэхдээ нөгөө нэг тэндээ ингэж байрлж энэ төр ер нь бол тэгж үзээгүй. Хонотаар. Тэгээ хонуудаар ингэж очиод Хонотаар хөрчөөд. Хоногоор юм байна. Хоногоор явчих юм бас. яг хөө тэр хөтөлбөр нь бол тэгээд 10 гээд дуусчих шүү. Бас тэгээд би өөрөө амраал тэндээ. Яг илүү тухтай байсан болохоор тэр анхных яг тийм байсан болохоор аюу сэтгэл үлдсэн юм аа. Манайхаа битгий буруур ойлгоорой. Хоногийн хөтлөлт гоё байсан байна. Надад нэг хоёр шинжлэл байгаад байна. Эхнийх нь болохоор яг зохион байгуулалтлаасаа. Манай нөгөө Line Agency-гийн Маги Лав хоёр, Танаа ингээ хоёр зохион байгуулчихсан. Тэгээд тэр одоо нөгөө нэг саксны нөгөө арена штэ. Тэр чинь ингээ ивент хоол болчихсон штэ. Яг тгийж хийжсэн. Тэгээд тэр тухайн үед нөгөө Great Showman гэдэг нөгөө кино амар од болж ирсэн. Тэгээ яг тэрний дэмэр хийн гэдэг. Тэгээд би ингээ улаан аюутай ийм яг циркийн тийм бүх малгайтай яг тийм болоо. Тэгээд тогтчлтын тгийж хийгээд тэгээд үзүүлбэрүүд нь дандаа циркийн үзүүлбэрүүд байгаа. Тэр бүр амар болсон. Тэгээ яг ингээд үг хэллэхэн зүгээр нэг шинжилгээ хөтөл биш. Илүү нөгөө циркийн алдаа ингээд зохиол нь гараад. Тэгээд тэр дунд одоо нөгөө Physical Asia-гийн манайд бол хав очир штэ. Хав очир их нэртэйгээ тэр нөгөө нэг таазнаас ингээд тууз унжуулж хагаад олс унжуулж байгаа хоорондоо эргэлдэж мэргэлдэг юм. Хамаг шарвс босоод тэр амар гоёсэн ингээд кино шиг л болж исэн. Тэгээд хоёр дахь шинжилгээ гэх юм бол нөгөө уур амьсгал гэхээс илүү нөгөө нэг хамт олондоо барьж байгаа тийм нөгөө удирдлагуудынх нь бэлгэн амар гоёсэн. Тэр миний санджаар нэг нойлын цаасны үйлдвэр байсан. Нэг 60-аад ажилтнтай үд баха. Тэгээд тэднийх ингээд гоё хөтөлбөртэй явж ирсэн аа. Шууд ингээд нөгөө бүх ажилчтай шагналсан ямар нэгэн байна. Хамгийн бага нэг 200 сая төгрөг 300 гэж явж яснаа. Шилдэг 10 ажилтнаа шууд байр өгчсэн байна. Тэгээ би бүр ингээ ийм юм байд юм уу гэд. Тэгээ би чинь баг тайзан дээр бараг танаад ажилласан юм мест байна уу тэр шиг юм гээ. Тэгээд захирал ингээд хэлэхтэй болохоор ингэж аахгүй. Энэ хүн бол ингээд манайх ингээ анх нэгдэж яхад л ингээд манай ажилтан болж орж ирж исэн цэвэрлэгч байгаамаа. Тэр гэж юм гээ те. Тэгээ ингээ хүнийг нөгөө тууштай үнэн ч ингээд ажиллаж байгааг амар гоё үнэлж ингэж яаж байгаа амар гоё. Тэг санагдчихсэн. Гоё юм. Тийм амар гоё байд юм. Бас яг дуусгаал шагналын араа шүү гэж яаж. Яг иймэрхүү нөгөө байрмаар ягаал. Тэгээд нэг гоё тийм харахаар нэг тийм эзнээ олцсон шагналаа гэж харахаар амар гоё санагддаг шүү дээ. Байрмаар юм. Бөө баяр болол. Би бас нэг юм хөтлөж байгаа бол ийм хоёр ийм ширээ яваахгүй нэг ийм сектор те. Тэгсэн чинь энэ л болохоор манай нөгөө үйлчлэгээний юу энэ л болохоор ингээл нөгөө удирдал юуны овс ингээс сууд. Тэгээ суглаасан чи энэ талаас шагнал айгүй их яага болдгоо. Тэгээ би яг тал суглаа нь яачаал. За одоо эндээс яана заяа манайхад санаа зовлтгоо. Одоо та хэдийг шагнаж эхлэнэ гэд зүгээр л рэндомор хэлсэн чинь амар гоё нөгөө галтгооны хэсгийнхэн үйлчлэгээний хэсгийнхэн гар утас моц хожоо зурагт мөгт хожоод ингээд юмсч нөө чи гарч ирээ надаа баярлаад бүр амар өөлж мүлээ их баярлаа мэдүү гэж. Үгүй би хас юм бэ зүгээр л юу хас ш тэгээд тэр нэг тийм хүм юм аюу гой тийм юм хэрэг чи нөгөө нэг шагнал эзнээ болохоор амар гой баярлалт юм чинь баярлалт тэгээд өмнөөс нь амар гой яг тэр зүгээр манай тоогоочийн туслах юм маань хідээ эн чинь зураг тоочлон ёо тэр хүн чинь ингээд амар гоё ингээд гэртээ Сүнсэн цээл ингээд амар гоё баярлж байгаа хичээг хараад амар гоё. Суцаа сольж молж яах гэдэг чинь амар гоё юм. Телевизээр цацгаад ахыг яаж ч шүү дээ. Яг гоё дазаа нэг юм уу тэр үнд очиж гэдэг. Тэр аюу тиймэрхүү юмуд аюу Олсон чинь тийм би. Миний бас яг нэг хөтлөжсэн шинжилнүүд. Яг нөгөө
таны хэлсэн шиг бүгдийг шагнадаг. Тэгээд дээрэс нь бүр спешиал тэр чи юу вэ? Хамгийн аж аргалтай хүн гэдэг шагнал заяа. Тэргүүрээ ингээд цэвэрлэгч их чинь тодроод нөгөө их чинь ингэж яг тэн дээр амар зөвөн ингээд тэр их гарч үг хэлсэн чи ингээд ширээнээс нэг ойлээсэн байхгүй юу? Тэнгүүт бүр ойлуулмаар санагдаад болтгоо. Дахиж нэг хүн гаргаж ирж бөөнд нь ойлаад. Бүр яг байгуулгаараа ойлж баярлж баярлаа. Тэр бас их гоё болсон. Ер нь ийм шинжил ийм байна те. Яг ингээ хөтөлбөртөө амар санаа тавиад гоё хүмүүсээ цэнгүүлдэг. Нэг үл ингэж шагнал урамшууллаар боддог нэг иймэрхүү сэтгүүлс байж магадгүй байна те. Тэ. Шинжил ялч яг гэж л бодсон шүү дээ. Одоо шийдвэл яг та нар бүгд л тэгдэг байх ингээ би бас ингээ хаяа намайг ингээ бас хөтлүүлээгээл би хөтлөх юм байдаг юм. Яг хөтлөгчээвэл яг нөгөө өөрийгөө яг тийм дүүртэл оруулах гэсэн юм шиг байна тий. Тэгэхгүй яг нэг юм зөөрий яг нэг юм уг хүнээрээ байгаад харчин тийм би чи яг амьдрал дээрээ тийм аим юу өмшлөө. Ялцралдөө биш болохоор чи ингээ юу байх гэдэг. Тэгэхээр яг л за би өнөөдөр хөтлөн. За энэ хүмүүсийг гоё олгоно. За би бол өнөөдөр хөтлөгч гэсэн дүртэй. За ямар ч тийм хувийн амбиц, ямар ч тийм яага байхгүй бүгднтэй сайн тулж ажиллана гэсэн тийм сэтгэл зүг шууд толгоонд хийх хэрэгтэй. Тэгжиж яг гоё хүмүүстэй ингээ юм хамаагүй шууд ингэж явахгүй бол жоохон бие барьс хийгээл ингээл юм тэр юм ингээл нэг юм гистэм шиг санагдав. бие барихаар те. Барихаар те. Яг тэгээд тиймэрхүү юм уу яг тэгжил тийм сэтгэл зүйтэй л өстой шааж орохгүй бол Хэдүүлээ юу юм? Тоглоом хэсэгтэй. За. Тийм флерт гэдэг нэртэй тоглоом. За миний өгшин тайлбарлаарай. Би энэ шийтгэлийн бэлдэж байна. нөгөө дээрх шиг балаа юу яахгүй өстой хамгийн сүүл хизээ гараа хангалах хийсэн байсан. Тийм байхгүй өстой. Тэр балаа юм хэлсэн. Тайлбарлаж байхдаа би утсан дээр юм таймер тавьчих. Тэр нь бол юм рандом одоо ер нь бол 3 минут хүртэлх би юм рандом цаг тавина. Тэгээд нэгнээсээ асуулт асуугаад одоо би эхлэх нь штэ зорьяхаас асуулт асуугаад Цаг явна те тэгээд. тий зорьяах миний асуултанд хариулаад дараагийн хүнээсээ хинээс ч хамаагүй асуулт асуугаад ингээ уцаад амжуулаад явна. Тэгээд хамгийн сүүл сэрүүлэг дуурсан хүн манай спонсор Flirty Shotнаас татах нэ. Vodka Shotнаас. За. За. За 3 раунд байна тий. Расыг надад. За юу ч хамаагүй асууж бол. За. Жаких хамгийн гол шинжил хэзээс хөтлөжсэн. Асаад шүү дээ. Тэ дөрөв хэлсэн шүү дээ. Албаар байдаг гэсэн шүү. Тий. 2000 одоо 24 оны 12 сар гэсэн шүү дээ. За. За анаас шууд асууч юу? Эрүүл зүйлд орж ирсэн үү? Үгүй. За. Хамгийн анхны үзчихсэн аним. Наруто. Наруто зэгүүлэхдээ үзсэн. Гоост яагаад эргэж хараагүй тэр дээр юу гэж бодсон. За энийг би мэдэхгүй байна. Тэгээ би мод болсон байлгүй. Юу гоё болсон байсан. Хоёр дууд сонгож доосон билээ бас тий. Надад бол айгу гоё л байсан. Тийм гоё том тайзан дээр ингэж тоолох. За. Чин санаах. Энэ харагдахгүй. Чин санаах. Хөдөлгөөний үн хэд вэ? Хамгийн доошоо хэд болгодог вэ? Доошо хэд буулгадаг вэ гэхээр Доод үн хідэ гэж юм уу? Хамгийн толцсон доод. толцсон доод үн үнгүй хөтлөх тохиолдол бас байдаг. Моны маркер те сайн юугаар ингээд нөө тусламжийн хүүхд мөхний янз бүр тийм юмнууд бол байгаа. Тийм. Тэгээд ер нь бол 3-аар хөтлөж байгаа. За. Клипээ хизээ цацгаж байгаа. Төлөвсөн байгаа юу? Онсор. 12 20 гэхэд ер нь цацагдана гэж төлөвлөө. 12 сарын 20. Тий. За. Яа. Амар нөө Монгол сонсдог дуртай артист. Амар олон артист л шүү дээ. Артист гэхэр чинь тий тэгэл дууч тий дууч их шиг л даавцаа шиг л. За. Зөвөр хамсал тийцээ тасарсан бай. Яа бүр ингэ нөө кадр болоод яа тасаа гэж бодлоо. Эцээс ирсэн бай. хамгийн сүүлдөө. Санахгүй байна. Олон удаа юм шүү дээ энэ. Үгүй харин би Амар олон цэцэн тавьсан тий. Хэдүүлэрэг тэр чинь бол зүгээр л тэр байсан тий. тэр зүгээр л. За 100 юм байна. Урдын явал. За аюу. Дараагийн клипээ хийх үү? Одоо олсохгүй энэ ч дуурай.
Инэ. Тас нэг юм интернэшнл юм коллаб бас хийж байгаа. Вау. Ямар гоё юм бэ? Мөвжи тэгээд Ted Park гэдэг нэг солонгос рэпер байгаа. Тэгээд тэр хоёрын бас хамтрал дээр ажиллаж байгаа. Тэгээд тэрэн дээр бас клип хийх гэсэн төлөвлөлт байна. Nice. Эй. Захан мэдээлэл. Сэрүүл шиг байна. Яг зөвлөгч тэр нөгөө нэг чили гинжинтэй. Тэр болол Ингээ би тэгээд гоё л тий. Хамаагаа утга гарсан. За Интернэшнл юм асуугаад. Удаад Хэлэхдээ зөвлөх. Маа хамтраа ижтгэж. 5 удаа нэрсэн флёрт гээд. хаа зөөлөн тий яагаагүй ярих лээ. 5 удаа нэрсэн хэрэг. Дөрөв гарцаа чанд тэр хойтлын машин дээр урд нь бичсэн байгаа шүү дээ. Найруулаагүй нэрсэн. тасарсан гэдэг чинь мөнхөш яг ингэдэг юм аа тий. Ингээд яваад идэг болохоор яг би Яваад байдаг юм уу тий? би ер нь яваад идэг байхгүй. Тэгээ яг ингээ нөгөө хүмүүс яг ингэж бүр нөгөө мөсгөж гарсан гэж асуусан. Тасралт гэж ойлгохгүй тий. Аяач бас зүгээр юм шиг байснаа санахгүй. Тэрийг бол бас тасралт гэдэг байна шүү дээ тий. Одоо чимээгүй тасарсан байна шүү дээ. Кадр нэг Хүн харахад зүгээр юм шиг амарлт би дотроос огцсон байсан байгаа. Тэр тасралт уу юу? Би бас эргэлзчихлээ л тий. анаар яа тий ер нь тэр тасралтын процесс яаж явагддаг? тасардгүй маа. Аим хоол идтээ. Уухаас юм. Аим хоол идчихэл. Тэгээд Би ч хоошоо чид орно. Сайн идчихүүл тэгээ гайгүй. Тэгээд ер нь өөрийгөө мэдэрдэм дөө. За өнөөдөр болчихжээ гээл харих байгаа маань харих хүсэлтэй болж байгаа маань гээл. танаа өөрийнх нь ер нь ийм татаа гайгүй шүү дээ. Гэж юу амар ядраад нойр үрэл нэх ингээ бүх юм ингээл тавираал. Та тэгээд онд ч нүдэн ханахад тэгээ нөгөө нэг юм болох. Дэлхийр гоё гээл. Агуу. Үйлсд галбар. Үнэ хэцүү болоод. Удаа амьсгалаа. Би тийм болчихсон шүү дээ. Босоо зөвхөн багт. Заахлаа нүг За. Энэ дуу Тасарсан дээ. Cheers. Ажлууд намжлаа. За. Яа, шинэ оны минь түргийа. Эй. За шууд явуулчих. гарахаа. Тэ. 2 удаа л явна те. 3. 3. Надад бас амар тассан юм байгаа. Ер нь тэгээд ядарсан үедээ хүн чинь бас амар сэтгэл хөдлсөн үедээ тий. Надад бол орхоолч байгаль гүйлжмөр санагдал. Тэгээд Одоо энэ үйл цаг болж бас ингээд гой тохируулж хэрэглэе. Тэгээ ер нь найдастай нэг арт талтай хамт байгаа үедээ л хүн бас толож явах хэрэгтэй шоо. Гол тэгээд тий. Танихгүй хүмүүстэй бас Тэр бас хаашаач одоо нарийн бүр эвгүүдүүл гэртэн өрөөд өгчих хэмжээний тий. Хүмүүстэй л бас. Нэг нэр хамгийн гоё шин. За. Хамгийн гоё шинэ жилийн секс чи юу байсан гэж аваад тэгэхээр тэр Яг он гарч байх үед бас ингээд тавьчихсан. Тэнцээр орсны араас ер нь ингэж найз хөнтэй болсон уу? Найз хөнтэй болсон уу? Тэнцээр орсныхаа дараа одоо өрөх юм уу? Одоо ирэхэд 2 жил болчих. За. Энэс за зөөр яхас. асуус. Таны би хаатай энэ бол ингээд юм гоё том байсан бол за бэртэй байсан бол та өөрийгөө бүх болох байсан гэж боддог. Бууч юм шиг. Би угаасаа бүх болгож ирсэн шүү дээ. Тэгээд юм бүх болох юутай байсан. Юу мөн явдаг. Тий, мөрөөдөл нь биш. Зүгээр угаасаа яг нөгөө секс дугууланд явбал ер нь болчих гээд. Тэгэл урлагт гинц дуртай болол нэг юм байсан бол. Тэр нь Харин хамаагүй биш үү? Би яа юм бол угаасаа нөгөө чөлөөт юу том биетэй хүн барилдахгүй шнэ жиндээ бас барилдаж тий. Тэгээ бас том биетэй хүмүүс чинь ер нь нэг тийм сайн барилддаг шүү дээ. Амар асуудал байх. би үнслэрсэн юм. Үндсэн дээр бол бас барилчиж магадгүй шүү. Магадгүй тий. Баасах марцах шиг тий. Утгад зөөлж ороод аюултай шүү дээ бас тий. Тэгээ харин чи Байлтаас нэг жоо. тий ер нь Аггүй би бас тийм ноцолдог спорт юм дургу. дургу байсан. Асуулт. Яа гүн бодсон гасал. Хэлж би яг юуг үгүй ахын хараа ерөнхийдөө баримжаалсан ахын яг худлаа Биш үү? шотны асуултыг би асууд юм шиг харин чи гээд дөрөв Ийм уулзтай том юу юм олон доолсон юм шүү. Туршлага юм шүү. Тэр нөгөө нэг маа лаби төг авах чи юм нэг Ямажой гээд нэвтрүүлсэн гэдэг үү? Тий. Тэн дээр ханаа Америкад намайг чинь хэдэн дугаар хамт очих гээд
чи одоо тэр чи ингээд өглөө бичдэг. Нэгд өдрийн өглөө 9 цаг бичдэг байхгүй. Тэр чи нэг архины дугаар орж ирээд. Тэгээ нөгөө ариу гэдэг ариу гэдэг лөө тий. Дооч тал нутгийн охинд бол тэгээ сэвцаан бог төрөөр орохгүй. Тэгээд тэр чи өглөө яг нэг бол ингээд аргалаа шүү дээ тий. Ингээд осмосаар ч юм уу ингээд гэсэн чи хоёр аваараа өглөө 9 цагт шууд юм яг уугаад эхэлчихдэг байхгүй. Байж байгаа гэхийн завдлаггүй. Тэгээ бид хоёрлаа ингээд та хоёр уухгүй. Бид хоёр очлоо шүү. Тэгэхээр өглөө за тийг осч нэрнг сохтаад өглөө үлэн дээрээ нэгд өдрийн өглөө. Зүйлдээ ингээд дондоор нэг хийчих юмээ санагдаад. Тэр өдөрчөнгөө тэр нэвтрүүлгэн дуусаад архитаад бас. Тэр энэ уудаг юм ер нь эвгүй бил. Халамжаар мөрөн дээр ороод хүмүүс зүйлдээ өвчин сэтгэлээс яриад байдаг шүү. Тэр нь харахгүй юм бил. Үнэхээр ингээд халаад ахаар чи ярмаар санагдаад баярлалтай тий. Юу нэрсэлтэй гэж байна. Юу гэж ярих юм бэл. Копи ах тий. Голоор нь тасраад байсан. 3 цаг маг үргэлжилсэн харахгүй л ч тий. Үн чи уугахаараа ярмаар чинь энэ та хүрээгээ тоглолтын амар За уу яа. Дээрээс нь талигч өнгөрцөн ингээд сэтгэл санаа манаа муу. За анар. За мартаг юм. За анартаа нэр ажилтны амжилт хүсье. За баярлалаа. Явсаа. Явсан. За гортхон шууд болцсон. Ямар ч өчтөр яцнаад гэж харсан. Би юм арх маяг. Өмнөөс нь дотор уух. тий. За. Чулсанах. Хамгийн дургу нэг олны танил. За энийг хотоос За гялс хариулахад бол чи юу чи энэ бэ нөгөө жамуранд баах нөгөө бууны хэрэгээс болоод нөгөө дандаа хасдаг багаж авах хөлдөд. Мурант одоо ч яаж байгаа юм бэ л шүү дээ. Одоо ч ихээд хөөдөг юм. Анараас тэгээд нөгөө цэвэр шахалтын дээд рекорд нэг шахалт. Гялс явуулах. Зондой. Вау. галзуу орсон биз дээ. 10 жил ямар хөвгтэйсэн бэ? 10 жилийн хөвгтэйсэн гэж. Аюу дараах л өгсөн. Ер нь Дараах байсан таамааж эхлэхгүй байж байгаа дунд анги руугаа аюу дараах болсон. За тэгээд Яа, за тэгээд энэ дуугаа гэж юм шиг. хамгийн дуртай бол юу вэ? Цав. За зөрүүлээ асууч. За. Дуучин нааратаа үерхэж байхдаа хэдэн настай байсан бэ? Оо. Утчаас 6 жилийн утгацсан байсан бэ? За тэгээд бэлгүүнээс асуу. Дуучин наараа тайртай байсан нөхөс. Тэр юм зөрүүлээ саний үргэлжлэл зөрүүлээ. За бэлгүүнээс шинэ жилээ ер нь за энэ шинэ жилээр ер нь дуулах илүү сонирхолтой байна уу? Хөтлөх илүү сонирхолтой байна. Тэр талаар. Оо тэгээд захиалга орж ирвэл би ч хамт за дуулангаа хөтлөнө. Тэгээд орчтой юм чи. Гэтэ дуулах нь илүү гоё юм билэ. Мордон чи билээ. Гараа ичсэн. За Мекод хамгийн ингээд ичмэр флирт хийгээд фейлцсэн. Тохиолдол. охин тандраад Тий. Флиртийн нэрийн асуулт байхгүй. үгүй нэ. Юу ч авч ирдэг биш. Флирт тэгээд Нэг бол чатлал матлаа. Юу н фейлцсэн ч юм уу. Найрхаж байгаад. шот тийм авч ирэхгүй байна. Наач яг одоо сууж байгаа ярих юм Тийм байна. Шууд Тэгээ шууд Заван асуулт шүү. одоо энэ дуурах гэж шүү. Зүгээр асууж тийм мэдгүй л юм. Хамаагүй үстэй. Тэгэл мэдгүйгээр хариулт мэдгүй болно шүү. хизээ аа болно гэж бодож. Тийм үү. Би ер нь бил. яа ямар Бил байгаа. Ажиж болсон шүү. Би ч юу үлдээ шүү. Тэсгүүл хэлээ манайхаа. Хоцтой. Шууд толгоонд бол орж ирдгүү л юм. Та ч минут 2 минут юм аа. Хаваа унтаа. тавьж болно. 30 секунд тавь явуулчихвал тийм л. Бэлээ. Дуучин наараа тайртай байсан нөхөс юм биш. Тэ. Хайртайсан. Гэтэ дөнгөж 30 мөч хүрээл л яжсэн бах төө. Одоогоос нэг бас нэлээд ижлээ юм чи. Хоёр яаж танилж ирсэн нэрээ? Клуб дээр юм уу? Клуб дээр шоу дээр үзчихсэн Аа үзэл тэгээл. Тий. Тийм үү. Тий. Манайхаас үздэг байсан юм аа. Аа тийм. Тийм Тэгээ бичсэн бас. өмнө юм биш үү? Тэгээ удаан хүрхсэн юм уу? Оо удаан шээ. Зүгээр болж шүү дээ.
Олцооны тавшин гарч байгаа. Жил тий тодорхой нэг удаагүй шүү дээ. Жил дотроо л. Тэр нь бол энийг яриад бас нэг бөө басан тий. Нэг пэйж тасалж тавиад та. Даавар нь таалсан шүү дээ. Юу гэж алсан. Бүтэн юм одоо фракцэр надны эсрэг л тий. Нараа гүшиний фэнүүд хийж байгаа. Амар лээ тэгээд. Яг хөө Тэгээд ингээ үерхчихсэн ингээ ярьсан чи орон зүгээр онсон морой мууллаа юу ч гэсэн эр хүн байж одоо баг хэлсэн юм болоо. Дөр хэлсэн чинь муулцсан болцсон байсан тий. Ямар муулцсан юм. Ямар хараа нэр. Зайлтсан тийцэн муулцсан. Хангаан шар гэдэг шүү дээ. Энийг хангаан шар гэж хэсэг дуутах гэдэг. хэдүүлээ хэсэг засварлаад Урбан Ток маань ихний хэсэг засварж байна. Тэгээ өнөөдрийн маань Урбан Ток маань хүрээл аванжаас сурж байгаа. Тэгээ та бүхэн шинэ жилээрээ байгууллага хамт олноороо шинжлэх баяраа тэмдэглэх газар хараахан олж амж байгаа бол манай хүрээл аванжтай холбогдоорой. Хөгжим сайтай юм биш тий. Бас дуулаад бас бүжиглүүлээд дуулаад хөтлөхөд бэлэн байгаа шүү баха. Зарим нь хоногоор хөтлөхөд бэлэн. Билээ. Хотоос гараад. Нэг тийм борлуулалтын нэвтрүүлэг байсан. Urban Talk нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар найруулаагүй 5 удаа нэрсэн Ultra Smooth Flirt Vodka юм. Энэхүү водконд 5 TV-ийн 34 оронд хүлээн зөвшөөрөгдсөн мөнгөжүүлсэн шүүлтүртэй гэдгээрээ онцлогтой. Bristol Distillery Group-ийн лицензээр хүлээн зөвшөөрөгдсөн International Spirit наадмын алтан медальт. За хамгийн чухал нь найруулаагүй 5 удаа нэрсэн болгоор арих юм. Watch me win, then watch me do it again. Монголын оюутны саксон бөмбөгийн холбооны мэдээллийн ивент эдгэгч Urban Talk. Монголын хамгийн гоё цуслан явсан хүн ч одоо энэ манай баруун талд сууж штеп юм байна. Тийм. Хамгийн гоё цуслан Тэнгисийн эрэг гэдэг юуны цуслан. Өсвөрийн цуслан. Тэнгисийн эрэг гэдэг өсвөрийн цуслан. Гэхдээ ер нь таны анхны дугаар ер нь их гоё байх юм да тий. Ер нь ямар нэгэн юмний тий. Бид нар ч угаасаа нэг юм амар түүхий очсон шүү дээ. Юу ч мэдэхгүй. Тийм нөгөө мэдээлэлгүй очихоор айгу гоё байгаа. Амар ямар ч мэдээлэл авахгүй шүү дээ. Юу ч бид тэр өөрсдөө ингэж ийм хүмүүс түрнэ гэдгийг ч мэдэхгүйсэн байхгүй юу? Амар гоё юм байна. Нөгөө нэг Big Brother л тэр мөр шиг юм. Ямар жүжиг байхгүй болчих واخ тий. Тийм болох байх гэж бодоод тэгэл яг гарсан ч бүр амар хүмүүс түргээл бидэрсэн тэгэл заацсаа юу ч болсон би мэдээ амьд шүү гэж групп чатанда бичээл. Тэгэл Бүгд доод болоод ингэж гадуур явж байгаа. Сони л юм байна. Эхлээд бол гоё байсан. Сүүлдээ тэгээ бүр сүүлдээ хүмүүс ч бүр тэрэндээ шоунд ороод тэг бүр ингээд гүн аваад тэгээд ингээд жоохон хэцүүцэн юм болоод ингээд яхаа мөрлж гадаа тэгэл муулж болоод ойрч мөрлөө. Аач бүр ингээд гадуур явжсэн чинь манай Чинзог гэх нэг сүүлийн дугаар гараад байсан. Би гадуур чиний өмнөөс Чинзог хутгална гэсэн. Тэгчлээ орцсон. Яг кинонд үзсэн кинонд итгэдэг гэдэг шиг. Би яахсан юм бэ? Юу яриад байгаа вэ? Чи миний найз шүү дээ. Хутгалнаа. Сар хүн гэж те. Би тэр ч өөрөө хийхээр өөрөө хийчихээ. Тэр арай сайн одоо энэ. Анхны Тэнгисийн эрэг гоё. Төрөө мөрөө инээд айгу гоё тий. Төрөө. Одоо тэгээд мөржээс үе байгаа. телевизийн нэвтрүүлэг ерөөсөө явах юугүй болчихлоо тий. Нэг тийм юугүй. Цензур зогтцсон гэж юу? Ер нь хүмүүс ингээд сүүлийн үед бол хамгийн явсан нь Тэнгисийн эргэл шоу гэж телевизийн шоунуудаас ер нь тий. Яг үннийг хэлэхэд одоо voice хийж үзэхгүй шүү дээ. Үндэ юм. Одоо season 3 гэж хийвэл ер нь бол нэг юм ингэж хийвэл гоё юм шүү.
Одоо тэгсэрэг гэж заалчил хүмүүстэй тийш ингээд дүүр хэсгээл те. Дүртэй орчин штэ. Тий. Тэгхүүгээр нэг өөр шоуны нэртэй удлаа хэлээ. За ийм өөр шоу байгаа гэж. Тэгэл яг дунд нь суулцаа. За энэ тэгсэрэг байлаа гэх. Тийм. Тэр нөө хотын охид хөдөө гэдэг чинь хүртэл тийм болчихлоо шүү дээ. Тий. Бас баахан тэр мөний юуны нэг уйрааж яжсэн. За баяртай ингээд би чамд бидэг бэлцээ гэж. Дүүр за бичи зөөгмөө гэсэн алга болооч. Хотод тэр хаана нэгсэж. Нийтэд явж идэгс нөгөө тийм л. Энэ айгуу хоороод байгаа байхгүй тэр манай сайхан хөдөөний сайхан залуу сайхан сэтгэлтэй залуу. Тий амар сэтгэлтэй гоё оргиороо залуу. Нэвтрүүлгүүдээс нь 30-ны өхрөөг хандамаар. Жаки яваад тий. Тийм бүгдээрээ гоё одоо бас нэг millennial generation рүү те 35-ны өмнөх гэдэг. хөхтэй байдаг. Тийм хэдэн хүмүүнтэй тэр body count мод явж хамаагүй шүү те. Хөхтэй. Гэтэ илүү гоё нээлттэй гоё болох Тийм илүү гоё болох. амьдрал Уйлаантай болох. Тэр бүр амьдрал гар үрдэг байсан гэл тэгмээ зүгээрээ би чам өөр юм алгуурна гэж байна. За ингээд Urban Talk-ийн 2 дугаар хэсгийг хэлж байна. Хамтран үргэж байгаа Сами гэл хүрээл аавынхан байгаа. Тэгээд 100 доторх хүнтэй байгууллагуудын шинжилгээг айгүй гоё амттай хаалтай гоё үйлчлэгээтэй хийнэ. Гиснээс манай MFTV-ийн хоёрыг үзэж байна. Үзэн шүү дээ. Тэр хоёр бол жинхэнэ юм байсан. Бүр гоё те. Доосгож чинь те. Хідэн дүр юу болох гээд нэ. Дөрүүдийг хөгжүүлээд байгаа хөөх те. Бүр ингээд цааш нь явах. Гам дээр Маркетингийн сүхэ мөх бол амар гоё дүр те. Акс үнэхээр хүчтэй дүр гарч ирж байна те. Юу юм те. Тэгээд өөрсдийнх нь тэр нөгөө юуг ингээд цаг үеэс хоцрохгүй ингээд хүмүүс жоох уйдах гад ирэх үед нь ингээд дахиад нэг шинжилээд өөрчлөө сайжруулалт хийгээд яваад байгаа байхгүй тий. Зидний тунгаач гэж байгаа шүү дээ. Тийм юу. Дагнцсан биш үү те. Акс үхэ бол үнэхээр хүчтэй дүр орж ирсэн те. тэр бүр тэр хоёрын хэрэгтэй ямар яаж ажилт юм бол ямар гоё сэтгэлтэй дандаа шинэ юм сэтгэл Өөртөө амар даруухан залж ямар ч юм бэ? Дарахных шүү дээ. Тараа нутагтай хаа. Би ч дарахнаас ч аль дээр үед гараа явсан. Тэгээд хамаагүй дүү болохоор би бэлдгүй гэсэн чинь дарахных байсан билээ. Үнэхээр бүр тэр хоёрын гэхдээ надад тэр юу нэг байсан нэг тийм бэтмэтний юу яадгүй тэгээд нөгөө суглаа хонжор монжор яадгүй арх мах яадгүй тэр нь бол англи эдгэлтэй гоё залж байна. Сая түрүүнд хоёр ярьж байгаа шүү дээ. Монгол суглааны шинжил хөтөлсөн. Би бол тэрийг лөөр гэж боддог. Одоо өөрийнхөө хуу гэртээ байгаа хүмүүсийн тархийг угааж те 20,000 төгрөгөөр суглаа аваад лаанд 300 можоор ихсэн байж тэгэл ш. Ер нь тийм бол. Ер нь тэгээд суглаанд итгэж амьдрна гэж юу багт те. Тийм ээ. Тэгээд би бас нөгөө үлдэгдэл мөнгө аваагүйд бас баярлсан шүү дээ. Монголчууд бас итгэхгүй л байгаа юм байна те. Бас нэг талаараа яг над таагүй байсан ч гэсэн нийтээрээ ингэ бодох юм бол бас монголчууд маань бас тэнийг дийлхийн тэнийг биш байгаа юм байна шүү гэж бодогддог. Тэр нөгөө тапа мапаг юу гарцсан бэ те нөгөө scratch ингээд яадаг. Тэрмэр бол скам байх магадгүй зардаг. Яг хөө scratch хийж байгаа олоос байдаг л та тий. Тэгээ одоо манайх яаж иж надад тэр бол арай өөр. Тэр телевизэн тэр нэг суглааны шоу бол би л за одоо болиосоо гэж бүр байнга хийдэг тий. Ямар зүйлгээр өтөө өдөр за тэдэн дөрөг орлоо тэдэн суглаа шүү гээл ямар одоо яг яаж тэрийг шалгаруулж байгаач мэддэхгүй тэгээд баахан мэд огшлог тавьчихсан. Бусад орнууд ч нь бол гэртээ одоо суудаг ихнэр мөхнөрүүд нь бол авцсан байж идэв ш лотрыг ингээд тэгээд дээр дандаа нөгөө юмас тэр тий аваад хүсчил идэг. Гэхдээ нөгөө идрүүлдэггүй тэгээд хэдэн доллараар байнга авчихдаг. Одоо Европ хичээлийн спорт бетинг чи ер нь тийм газруудаас байдаг шүү дээ. Ордог. Тэгвэл найзууд ингээ үзэхдээ ч юм уу нэг 10 евро тавиад тэр нь зааны 20 евро болдог ч юм. Тэнгүү тэр чи өвөөгийнх нь ч үдээс аавынх нь ч үдээс болохоор тэр бол яг юм гоё хэрэглээд байгаа. Манайх ч юм бол яг юм мөнгө олох хэрэгсэл болгоо тий. Тэгээд тэр one expert-ээр бол амар олон хүмүүс хийж байгаа. Машина 50 тий. Гэхдээ зарим хүмүүс нь бороо зарим хүмүүсээ харахаар нэг юм хохирогчийн дүрээр яа. Би нэг телевизийн сурвалжлага үзчихсэн чинь синий телевиз л үү. Энэ оюутан сургалтынхаа төлбөрөөр one expert ингээд мөнгө алдсан юм байна. Ярилцлага өгч байгаа хөх тэр нэг бацаа. Тэр чи доор комментэн дээр хүмүүс хөөрхийдөө ингээд баг тэр төлбөрийг олоод өгчих юмсан гэхээр юу шаагаад байгаа. Тийм өөрийнхөө ямаар тоглолцоо. Тэгээд телевиз би энийг тоглоо мөнгө алдсан гэж зогсож ийн гэдэг чи одоо хов хүний өөрийнх нь хохин ш. Тэр нь аль тэр бол тэр болгоныг өрөвдөөд байна гэж байхгүй та. Ерөнхий болохгүйгээр болохгүй. Тэгээд тэрийг мэдхгүй тодорхой хэмжээгээр хүмүүсийн системтэй гэж бодож та. Тэгээд за би энэ сард энэ мөнгөөр нэг юм дуртай спортоо үзэхдээ нэг юм 30-40 мянган төгрөг тавьж идэж болно.
гэдэг чинь. Тэр үед машины суглаан дээр хожлоо гээл тэгэхээр надад л худлаа санагдсан. Зарим үнэн л бахал та. Тэгтэл нэг тийм те. Манай нэг л итгэж өгдөг шүү дээ. Хувь хүмүүс өөрсдөө бас нэг тийм нэгдэх юм тий. Машина зарах чинь зарагдахгүй машинуудаа тэгэл явуулчихлаа. Тэгээд яг хоёр талаас ашигтай л да. Нэг нь 50,000 машин толч нөгөөд машинаа зарчихсан. Тэгээд зөндөө олон 50,000 байгаа шүү дээ. Хаад энийг юу гэж бодож байна? Соглаа гэснээс яг энийг тийм юм биш ч. Би өмнөжлөг шинжил дээр байжсэн чинь ер нь шинжилүүд чинь ингэж эхлээд жижиг шагналаа өгж хагаад за супер шагналыг соголдсон шүү дээ. Тэр газар болохоор яг хамгийн эхлээд супер шагнал нэ аахгүй. Тэгээ яагаад ингэж ангис чи надад одоо энэ 100 хүн байлаа гэж бодоход энэ тэрнээс хамгийн азтай хүн чинь супер шагналаа авч байгаа. Энэ 100-ны боломж гэсэн үг ээ. Эхлээд жижиг шагналаа өгнө гэдэг чинь буруу байгаамаа. Тэгээ эхлээд хамгийн өндрөөсөө эхлэх ёстой гэж тэр байгууллага бол надад тайлбарлаж. Тэгэхээр бодохоор сүний юм шиг те. Чи эхлээд мянуудаа өгж жагаад бас үлдээ тэр үзээд 90 хүнээс нэг 90-ний боломж байсан 100-ны боломж байсан гэдэг чинь. Нэр манай хэлж ер нь хөдчихсэн үү? Суглаан ч юм уу юм хөдчихсэн байгаад. Баримтаар 50,000 төгссөн. Баримтаар найгад яв. Хамгийн юм амьдрал ямар суглаа гэж болно. Зүгээр юм наадам дээр очиод наадмын талбай дээр сугалсан суглаа ч юм уу. Зөв юм амьдралдаа хөдчихсэн хамгийн том хонжуурчин. Яг нэг баримтаар бас 50k маас авсан. Гэтэ би өөрөө очиж үзсэн манай гэрийнх нь яг iPhone 6 гарч марчгүй ярьсан. Шинэ жилээр iPhone 6 хажуугаас тэгээд тэрийг надад өгчихсэн. Цаашаа тий яг тэр үедээ гарч явах үед нь. Сусанахаа. Яг суглаанд л хожиж байгаагүй. Баримт дээр л хожижсэн. Аюу олон нэг сугалж өгч хожиж ийсэн л юм байна. тийм ээ. Шинжлэх тий. За. Би бас юуны Mobicom юм дээр би өөрөө бол тийм суглаанд юм усаач жаагүй. Жимний ажилласан. Баян үлгийн нэг казак. Жимний. Тэгэл машинчлын нэг юу явуулсан тийм. Машин төлбөр гээл тий. Дата машин төлбөр. Шин гоё санагдсан тийм. Эзэн Яг сугалсаж яг баян үлгийн хүн казак хүн. Тэгээд та суглаа залгаж байгаа юм уу? Залгасан. Тэгсэн чинь календар чи байна. Тийм биш. Тэгэд яг тийм том одоо энэ юунуудын суглаа бол яг л явдаг л да. Би түрүүн зүгээр нэг өөр юмуд хэлсэн. Янз бүрийн суглаа боллоо. Баахан фэйсбүүкээр явуулдаг. Тийм яа суглаанаа тийм логоудыг. Тэрээс энэ дата матаны юм том одоо группүүдийн хэрэглэгч нартай яасан суглаа бол яг л юугаараа яг явуулдаг. Одоо том компаниудын ч юм бол нөгөө хяналтын дор явж байгаа байхгүй. Нөгөө аудитын үн зэрэг орон суусан байж зэрэг ингээ хянаад байж байгаа. Хүмүүсийг бол тийм байхгүй болохоор эргэлзээтэй л хэлцүүлж байна. Ана гоё том хожижсэн. Чаа миний яг мэдхээр нэг за баримтаар сая 700 л. Вау. Бичижсэн. Тэгээд Alpaca wine гэдэг нэг wine-с тэрний үн дээр нөгөө ивент дөрөгдөд тэгээд нөгөө нэг азтан тодруулахаар ингээд нөгөө нэг юуны дурцсан дугаараа гээд ордон штэ. Тэгсэн чинь хамгийн ихний азтай амар гэж зарлах байх л. Би өөр амар байгаа болов уу? Чи нэр газар ирээд Alpaca wine хийчихсэн. Хоёр. Тэ. Тийм миний хувьд ч гэсэн бас ер нь баримтаас л юм байна дөө. Миний хувьд би амьдралаас наараг л хожсон юм даа. Яа. Надад нэр байгаа юм байна. Тэр чинь нөгөө юу Тэнгисийн ялтын талбай дээр PC молоо BSB юу нэг юм задгаа BSB аюу гарч шүү дээ. нөгөө задгаа худалдаагаа хийгээд тэгээ тэн дээрээс хамгийн сүүлчийн өдөр нь хамгийн том шагнал гэж шарах шүүгээ байсан юм. Тэгээ тэгсэн яг тэн дээр суглаад. Юу шарах шүүгээ очоод. тоогооч үнэстэй. Тэгснэ дууны тэмцээн болоод. Дуу Тэр нь хусангуудаа пэйж очоод. Алтгуугаа баг. Тий, тэгээ би нөө ахих дөнгөж шинэ байранд орсон байсан ингээ пакка авчиж гэсэн. Тэр сонирхолтой байна нэрээ. Шарах шүүгээтэй л юм байна. Бро. Би юу? Ивент. Би 2008 он манай ээжтэй хамт явж Panasonic-оос телевиз авсан чинь суглаатаа гээд 8 он Бээжинг гэж болж байсан. Тэгээд ээж наа за чи сугалчих гэж сугалсан чинь чөлөөт бүхэн тэмцээ үзэх юм бичиг хэлчихсэн. Тэр үед 8 он Бээжинг гэж болж байсан. Өөс. Тийм тэрийг хожижсэн. Гэтэ яваагүй л дээ. Зарсан. Тийм хоо эсвэл ээж нэг хүн амтнд өгснөө зарсан. Лавтай тэрийг би сугалчихсан. Тэгээд ингээд гэсэн чинь. Гэснээс маа нөө физикл Эшиагийн одоо хүртэл дуусаагүй гоё байна тий. Хайпн те. Үнэхээр бас. Ялч дэлхийн юм бол. Хай тэрийг юу гэж бодсон бэ? Тэр файналын дугаар дууссаны дараа нэг юм хүмүүс амар яагаадсэн шүү дээ. Солонгосчуудын
яг одоо нөгөө юу гэдэг хийсэн одоо тэр яг харагдаж байгаа нэ жин өөрөөсөн гэдэг дээр нэг тиймэрхүү юм байсан шүү дээ. Одоо тэр нэг юм хаалга цогч исэн модыг Монгол Япончууд ингээд багаараа өргөж явах солонгосын багаас хоёр эмэгтэй өргөөд явж байгаа нэг юм скриншотод байгаадсан шүү дээ. Үзээ. Ийм байх магадaltaй мэн шүү гэж бодсноо эсвэл за арайч. Арай юу хоёр багтаа гэж. ямар өсөлт юм аа гэж. Арай яг ойд бодсон юм а тий. Япончууд 1 цаг татаж чадахгүй байх чинь бүр 2 минутын дотор татна. Манай монголчууд чинь тийм арга гаргаагүй байсан бол бас Япон шиг адилхан бас дуусахгүй гэж магадaltaй байсан шүү. Надад бол зөвхөн ийм бодол төрөөд шүү зүгээр яг зөвхөн янз бүрийн хил ам ингээл гарч байгаа шүү дээ. Гэтэ энэ дээр зүгээр л орчвол баг зүгээр амар кул үсаад байгаа. Зүгээр яагаад чи энэ тэмцээндээ бид хэдийг бас ингээ оролцуулсан тий. Тэрнээс амар гоё гоохгоо бас тий. Тэгээ ямар ч сан бас аврагын төлөө ингээд өрсөлдсөн. Тэгээ ингээд тоолсон. Тэг ялтчгүй 2 дугаар байранд орсон. Тэр нь амар хэдий ялааг хүчсэн нөгөө хүмүүсийн зүрх сэтгэлийг яллаа гэдэг байна шүү. Хайпыг авсан тий. Тэр л амар гой санагдаад байна надад. Өчигдөр нөгөө нэг Австралийн томато гэж залуу ирсэн үү? Өчигдөр ирсэн үү? Тэр залуугийн инстаграмын дагдаг байхгүй юу? Тэр өстой ёо бүр амар 3 сая гаруй. байшингаас байшин руу үсгэн. Тэр нөгөө жаа гэдэг үү те? Тийм, гор идэг. тий юу идэг те. Ямакаси тий үржиг. Мэдрэл муудаа үсгэн тэгээд Амар дагчтай багш. Бараг нэг улс дагчтай. 3.3 сая дах шүү дээ. Тий. Амар. тэр залуу ирсэн мэл дээ. Яага энэ хэд юм бас ирээд яг утаанаар уу? тий яг утаанаар ирээд 100 ирүүл гоё. 100 ирүүл маань Blue Sky-аас Central Tower руу үсэхгүй гоё тий. Доомынх нь дээр нэг барилгын дээр гацсан. Монгол заавал ирэх хэрэгтэй юм байна. Night life амар гоё юм байна хараамаар гэсэн аим утаатай ингэ цаамаар. Жаахан найз нэгээд нэг хүн асууж байгаа шүү дээ. Хэрэг гэсэн. Лалдрын юм утаа. Нэг ч хэлж байгаа шүү дээ. Өчтөрөл оюун дээр Facebook тэр нөгөө ундрал сайд нөгөө энэ физиклийнх нь юу өгөөд нөгөө өргөмжлөл өгөөд storm comment. За бас яах гээд байгаа юм бэ? Оролцохгүй бол баг гоё яваад байна. Яг тэ тэгээ одоо нөгөө хоёр талтай шүү дээ. Маркстэй бас нэг соёлын яамсаа гэж юм чи. Тэгэл бид чинь жоохон социалист юм шиг хаяа яг тэгэл юмнууд нүгэлдсэн шүү дээ. Тэгэл өргөмжлөл өгөөл те. Маа соёлын үжил байгаа юм л те. Ямар спортын тэргүүний ажилтаа өгөлтэй юм шүү те. Тэгсэн бол бүр балгахгүй юу? Бин тамирын спортын тэргүүний ажилтаа өгчүүл бүр хэцүү байсан. За бас яах гэдэг юм бэ гэдэг чи хэцүү. Одоо тэгээд нөгөө Солонгос багийн ахлагч нь ирэх юм биш шүү дээ. Тэгээд Австралийн багийн ахлагч нөгөө Эдигээ том битээ залуу бас ирэх гэж. 190-ээс. Энэ гэхдээ нөгөө хайптай байгаа үед дээрээ би юуны хараа гоё зочлоо явчихж байгаа. Тэр чи би юуныхаа зураг моргон дээр амар комент байна. Тэгээд энэ манад одоо ер нь иймэрхүү юмуд амар юу байдаг юм бэлээ. Орны аюул тийм үнхээр сурчлага болдго юм л дээ. Амар бүр. Одоо энэ манай нөгөө Чингис хааны суугчдын бодол чинь хідэн гээжтэй байлаа 2 3 байсан. Одоо энэ талд өргөдлөө барьж байгаа юм шүү. Тэгвэл яг зуны юу үеэр бол ачаалаад идэхгүй л дөө. Тэгэхээр энэ чи яг үнэхээр жуулчд манад бас сайн ирж байгаа байхгүй. Тэгвэл манай энэ юуны яам зам нь яг үндэ юу гэдэг аюул төсөн байсан. Аялжуулчдын яам гэдэг. Энэ залуучууд нь л өөрсдөө юу байж тий. Тэгээ манайхан би бас ингэж бодлоо. Одоо манай ээжинд бол яг хоо Австрали үнтээс болсон байхгүй. Гэтэ айгүй олон жил амьдарч байгаа. Одоо 20 жил мэл амьдарч байгаа. Тэгээд 2 жилийн өмнө манай Австрали хөрөг ах Монголд ганцаараа ирэхгүй ажиллаа. Тэгээ би ингээ машин тэргээр үйлчлэл явж байгаа. Тэгс чи тэрэлжид нэг морь унуулж идэв ш замын хажууд хүмүүстэй. Тэгээ би заа нэрээс ирсэн ш нэг амтны морь унуулж идэ гэж одоо төрүүлж буугаад чи морь идэн гэсэн чи нэг 10 минут нь 10,000 төгрөгчлөө дээ тийм үйл. Тэгэхээр за окей чи та 2 морь бэлдэж ш тгөө. Тэр ахтаа чи нэлээд морь унч гэж гарсан чи өгчөнд гадны үн мөө гэж. Тийм гэж гадны үн бол 100,000 ш. Үу. Тэр би бол ингээд зүгээр юм яг манайх юм хөгжүүлэх биш. За энийг нэг жоохон саачи. Ямар нэг юм байдлаа. Наадахсан бас манай Монголч бас байна. Гадаад ч бас байдгийн шүү. Байгаа. Бүр яг улс орны л юу те. Тий, Турк мөрөгч бүр амар штэ бүр ингээд. Турк бол ер нь нэг тиймэрхүү те. Тий, гадаад мандаа зөндөө үнэтэй. Гадаад хүний прайс өөрсдийнх нь прайс гэж тустай байдаг. Юу байдаг те. Египтэд тэр машинаар орчих юм дээр зүгээр аашаа машинаар ордгүй гэснээр тэмээ унуулад амар үнэтэй үүдэнд найрч өгч байгаа. Тэгэхээр байгаад байгаа хөөе. Байдаг. Одоо тэгж санагдлаа. Гэтэ яг энэ нэр үнэхээр тийм муухай сэтгэл төрүүлээ тий. 3 сая 300 дээр ч одоо нэг стори ороход л Монгол улс гэдэг хүн мэддэж мэдээл те. Одоо iShow Speed ирээд бас Монголд бас айгуу гоё ажиллаж тий. Тэгээ өөрөө дараа нь хэлсэн шүү дээ. Чиний явж үзчихсэн хамгийн идэж үзчихсэн хамгийн гоё хоолыг үлдчих Монгол гэж хэлж байгаа шүү дээ. Шүлэг шүлгээ. Тэ. Хүнс үрэдэл. Гэтэ манай Монгол чинь нөгөө эргэх юу гэж ерөөсөй байдаг байхгүй. Нэг ирсэн хүн ахиж ирэхгүй. Хаа тийм. Ахиж үзэх байхгүй гэж байна. Ахиж юу нэг ирэхгүй. Оо за. Тэгээ нэг юм нэлээд жоо экстрем яадаг нэг тийм
тийм хүмүүс л ерөнхийдөө ирээд байгаа байхгүй. Надад Тэгээ нэг сонирхолтой тийм ижил сонирхолтой нэг найзтай за очсон чи хэр юм бэ гэсэн. Гэхдээ яах вэ бас очиод үзэхэд зүгээр гэдэг тийм юугаараа л ахаад нэг хүн ирнэ гэхээс нэг ирсэн хүн ахиж ирэхгүй гэдэг нэг тийм судалгаа байдаг юм лээ. Тэр үл яг үйлчлэгээний буруу байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө манайхын чинь ахиж ирэх сэтгэлийн хөрвөл. Одоо нэг л бидэд за өв соёл уламжлалтай одоо нүүдэл чинь тий байглал харуулах юм биш үү? Ер нь ирсэж байгаа хүн тий хотод бол нэг үзэх юм байхгүй. За музей үзэж чинь тэгэл болоо. Тэгэхээр бүр юм тийм хөтөлбөр гарчултай яг зөвхөн wild ийм билээ. Зэрлэг. Би Дубай явахад нөгөө нэг юу штэ нөгөө нэг safari island гэдэг штэ. 200 та ингээл. Би хийж явж үзсэн хэрэг. Тэгээд тэд нар ингээ цаанаасаа нэг юм ямар нэгтэй газар байлаа. Тийм нэг юм турист тийм компани байсан билээ. Тэгээд тэр нь болохоор ингээд нэг юм хэдэн 200 та хэдэн патролтой ингээд ийм групп машинтай байлаа. Тэгээд зурчгууд аваад тэг ингээд амар ингээд хийж байгаа штэ тэшвэр голсвол амар тэшвэр амар гоё юм билээ. 70 80 км цаг урт элсэн дээр ингээд дрифтлээ. Тэгэж явж байгаа л тэгээд стоп болгоно одоо нэг дэлгүүр дээр эхлээ стоп хийж байгаа байхгүй. Тэр нь тэр турист компанийн заяа. Тэгээд тийчээс нь юм бодлож аваад тэгээд цаашгаа ингээд амар том ингээд нэг юм дөрвөлжин юм нэг каслтай нэг юм орд шиг юм дээр ирж байгаа байхгүй. Тэгээд голд нь ингээд тайцтай тэгээд ингээд буфеттэй. Тэгээд тэр газар нь тэр турист компанийн. Тэгээ ингээд хоолоо идүүлчин. Тэгээд ингээд голд нь ингээд амар том тайцтай. Тэгээд нөгөө араб бүжиглээд ингээд. Тэгээд манай Монголд гэсэн тийм гоё нөгөө нэг юм джип мэт унаадаг нөгөө амар том рекламлэр тиймэрхүү тийм үйлчлэгээ үзүүлдэг те амар гоё машинтай. Тэгээд туристуудыг аваад тэгээд ингээд нөгөө одоо ингээд амар экстримтэй юмар явуулдаг. Тэгээд ингээд тал газар ингээд гоё Монгол бүжиг үзүүлдэг хоол идэх тийм гэж өгдөг үү? Тийм нүдэн дээр л. Яг зэрлэг надад бол тэгж болсон. Угаасаа нэг юм сэтгэл үлдэх ёстой шүү дээ. Тэнгүүд ингээд яг тэр хүнийг өхүүлэхгүй. Нэг сомшиг газрыг. Тийм яг зэрлэг тийм гоё зэрлэг тэгээд тийчээ за чи наа аргаа авч амдэр гээл нэг цаана гэр мэртэй ч юм уу нэг юм бүр юм survive хийлгдэг тийм л юм болгочмаар санагдаад. Тэгээд наанаас бугалтаад авч унаараа хэтрэгч гэдэг ч юм уу тийм нэг юм галзуул юм хийж бол гоё санагдаад байгаа юм да. Тэр ер нь бол яг тэр жуулч чинь бидний яг тэр үндэсний ахуй соёл тэгээ яг тэр хөдөө тал нутаг дээр зэрлэгээрээ байгаа тэр амьтад мал одоо аж ахуйг эргүүлж соёлыг л мэдэх гэж ирж байгаа байхгүй. Нацх гэж ирж байгаа. Одоо эргүүл гэж яваалаа л те. Ер нь арч уус руу аялах байрлал явдаг те. Ирэхгүй шүү дээ тий. Ер нь яг 100 үнэн те гэж ирэхгүй гэдэг. Одоо тэгэл TikTok мэгтэй ухаж байгаа зөндөө гадаад хүмүүстэй нөгөө нэг hitchhike хийгээл манай Монголоор яваад л шүү. Тэр гарсан уу? Тий. Зөндөө явжлаа тэр. Тэр нэг охины хаана хүлээ нэг охины бичлэгтэй нөгөө өдөө явжсан чинь орлоо чичрээ наадаг. Тэр мөр бол бүр арай тий. Тэр чи яг л Facebook юу яагаад мэдгэж эхэлж байгаа болохос ер нь байсан юм бахөө. Дээр өсчихсэн тэгээд тэр жуулчтай юм тий. Аруудаар нь шүлэг мүлэг уншсан шаадсан. тэр магадгүй дараа нь тэрэндээ гой санагдаа буцаж ирэх ч юм. Солонгос охин нэг юм уу юу? Яаж тохоо. сүултээ үйлээ. Би тэгтээ нөө оюутан багтаа төлбөрөө олох гээд Француудын тоогооч хийж хөдөөгөр явдаг гэсэн юм. Тэр бол аялал нь амар гоё. 8 нуураар ингэж тэр явган юм морьтой явдаг. Нөгөө. Тэгээ би ингээд сарлагын дээр юм ачаа хоолныхаа юм ачингуудаа сарлагч ингэж хоорондоо хилхилдэж явдаг юм биш. Шууд тараа явчихсан. Хоолыг хулгууд нөгөө үед уулан дээгүүр хамаа юм. Тэнгүүт ингээд нөгөө аялал жуулчлалын жолооч молооч ахаас явангууд. Тийм зөндөө болт юм бил. Тэр юу шаа ширпа тоогооч хийсэн юм биш үү? Ширпа тоогооч яаж байгаа. Зөндөө олон тэгээд жолоочд нь оролцдог, нөгөө морины гайд майт нь оролцдог. Тэгээ эсрэгээрээ Францууд ч бас Монгол залуу дурлаад явж өгөхгүй уйлж мэлдэг гэдэг. Галзуу юмнууд их болсон. Одоо юм гайд энэ нэг бол юм гоё те манар чинсанаах энэ шиг гоё залуучуудаар хэлэм байх тэгээ. Тэр машинтай контентууд бол би бол аа үздэг шүү дээ. Гоё те. Уралддаг. Нэг юм ишүүд гайд те. Тэр таны өөрийн channel гоё юм. Гүү тэр нэг компанитай хамтраад анх уулын зүгээр нэг л удаагийн контент хийгээд ярьж ирсэн. Одоох та хоёр нэг яадаг те. Тэгээд яг од тэр чи нөгөө бүжигтэй шоу одтой бүжиглээ дуусаад хоорондоо нэг жоохон бифтэй гоё юм. Хөгжилтэй бифтэй дуусаад тэн дээр дөрүүлээд тоор ингээд уралдуулсан юм хийгээд. Тэгээд тэгээд наадах чи ингээд хоорондоо яриад хийсэн чи эхний дугаар нь аягүй гоё хүмүүс төрөөд тэгээд дараагийнх нь хийгээд тэгээд дараагийнх нь бас хүрээ. Тэгээд ер нь энийгээ цуврал болгоод явъя. Ингээд олон зүйл. Өөрөө YouTube-ээс явсан л те. Бас сүүлд нь тэгж бодсон. Тэгээд юм гэж яаж мэдээ. Офрод гоё. Би тэгэхээр яасан айсан ч нөө золбоодох та хоёр нөгөө яг нөө 69 юутай. Тэгээд ер нь бол тэрсэлтэй юм билээ. Амар тэрсэлтэй. Одоо чи бичнээ бичлэгч гэсэн нэг ингэчүүл гэж хараад байгаа. Битээр ингээд уралдаж байгаа. Тэгээд санжаач бас мэдрэл юм аа. Амар гიშгээд
Тэгээ яг барианы цаах нэг юм хашаа байгаа байхгүй. Тэр хашааны наавар бүтээр ингээд яг барьаар орол ингээл яасан шүү. Яа. Тэгэхэд бол бас автоспортын үеч амар эзэлтэй юм байна. Тэр дугаар дээр яаж таа амар тоногдсон танк. Тэгэхээр нөгөө репорт нь болохоор бүр ямар тоноглоогүй. Тоноггүй юу та болчихсон. Засамлаар явж ивэл яг уу гიშгэж болно шүү дээ. Чи яг нэг юм цастай альтергатай. Надад бол аягүй эвгүй тийм. гიშж уус гიშгэж чаддгүй болох. Гэтэ яг зүгээр бас уралдах замаа бол харж байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол эхлээд нэг харчаа за энэ ч нэг юм ховл мовл анда юу анда гэж харчаа. Тэгээд шууд ихнийхээрээ Тэр нэгэ дамжчихнаа милийн хэдтэй явж байгаа. юу нэ Одоо хэдийн хурдтай явж байгаа. Ер нь 120 мөрт. 120 мөртэй. 120 мөрт. Хамгийн дээд нь 100. Шорон дээр 100. Шорон дээр 120 чинь зүгээр ингээд гэж авч. Тэгээд нөгөө бичлэгэн дээр бол ингээд нөгөө сүр тэр нэг юу н амар дарагдаж харагдаж байгаа байхгүй. Тийм хурдан дарагдаж яг дотор суугаа ингээд горч бас юм. Тэр хашааны наагур ингээд зурж байгаа тэр мэдэрч ингээд. Яа. Юм байлээ. Коби ах чинь бас жинхэнэ гიშгдэг хүн гэсэн шүү дээ. Бид чинь тоглолтын маркетингийн ажил гээд десант ах, гинж ах, коби ах гурыг уралдуулсан байхгүй. Түг гэл бот. Ямар ахнараа Десант ах, гинж ах. дөө мэдхгүй хүн амар эвгүйс. Десант ах, гинж ах, коби ах. Тань энэ бүгдээ дебро ах. Тэгээд юу хин ах гэдэг. Тэ Арнолд ах гэдэг. Арнолд аа. Бүгдээ миний ах. уралдуулж байгаа. Түг гэл гарч. 120-тай шараа нэр эвгүй юм байна. Гажуу чи хазааж мацаас. Тэр гоё. Тэр нэг гоё тийм гоё яваад өсөл гоё юм бэл. Би нэг 8 нуур өөрөө машинтай явцсан чи ёо. Солиотой. Амар юм бэл. Машинтай болж байгаа. Өөрийнхөө машинтай, өөрийнхөө найз охинтой. Йоо. Зүгээр ална 60 км л газар واخгүй яг нөгөө уянг сумаасаа 8 нуур чинь ийм юугаар. Ингээд 2 өнөг явж байгаа юм чи. чи ингээл морьтой бол бүр ингээл болоо. Ордоо цаанаасаа ингээ орч болдсон байлээ. Машинтай явж болохоо тэгэл амар амч тэр чулуу хад мад шавар даваа 8 орчноо single хэсэг кинон дээр хүн амар тэр нөгөө нэг даваага даваал доош урууж чад нэг харагддаг байхгүй юу? Нуур нь харагддаг шүү дээ. Би тэнд яг тэнд чинь амар өөрөө хүүхэд байж ингэж бороо их орно байгаль харж. кино юм тий. Гоё л юм бэл. Үнэхээр гоё. бид дугуугаа хаглаад тэгээд айлт машинаа үлдээгээд яг нөгөө даваад авахын яг наанд би дугуугаа хаглаад тэгээд айлт машинаа үлдээгээд тэгээд бурган суугаа явцгаахгүй. Би ч мөр тэн дээр ингээд би ч нэг улаан форанертай ч хамгаалсан. Тэгэл тэрнтэйгээ очиод замын нилээ ингээд харж ярьж байгаа. Би шиг машинаа явахгүй гэх морьтой явж. Би тийм машин өртөл. Би ч Кай X болоо гэдэг хятад RX ирэх машин байхгүй. Тэрнтэйг явсан. Чи би замдаа нэг ах нартаа таарсан. Тэр ах нартаа гамд явцгаахгүй. Тэр дунд камер мэмэр тагцсан. Давааны наан болсон шүү дээ. Бүр тэггүй давхар явна гэд. Тэгээ яг тий камер би та хүний машин унцсан бас үгүй байх. Жолоочны алчгүй сайн л та гэдэг байхгүй. Амар онцгой хүүгээс. Би бүр амар тэр камер тавхлаа галзуу. Ширэд нуур гурлаа гайхалтай. За тэмдээ дээр Франц хүнтэй вайн уу. Бас охинтой тэр Франц охинтой. Тэ вай. Яг тэр зам дээр би яач хятад машиныг амар л юм гэж утсан. Нөгөө танк 300 500 тэр галзуу мэл зүг цуваад ингээд ардс явж байгаа юм чи ямар ч асуудал. Тэгэхээр тэр цаа нэг G патрон мотор бүгд тэр ингээд суудсан. Зүгээр тэр танк 300 500 цуваагаар ингээс. Танк 300 шавар хааны тэрүүр явах. Амар юм билээ. Юм сайн бил. Технологи бол ингээ гүйцсэн. Одоо нөө дээр үед чинь Америк машинууд зах зээлийг эзэлж байгаа Toyota ингээд амар орж ирсэн шүү дээ. Яг тэр шиг тэгээ Америк машинууд шахагдчихсэн шиг одоо яг хятад машинууд ингээд Toyota-гоо манай Монголд дарж Америкад дарж яг шахаж ингэж эзэлж идүүлж байгаа машин болж байгаа тий. Өчигдөр жоохон хүлэн зөвшөөрөх хэрэгтэй болоод байна. Тэгвэл комент бол бүр арайч. Үгүй зөндөл машин эвдэрч тэгээ яг хятад машин эвдэрх бичлэг нэгээ тавьчихар хүмүүс хятад тог гэж доор нь явж байгаа. Тэгээд машин авъя гэж бодоод тэр бодлоо болчихсон шүү дээ. Яг автхан дэвтэр Хятад машиныг яг нэг 5 жилийн дараа мараа яг манай Монгол гайг болчих гэж боддог шүү дээ. 5 6 жил. хамгийн чухал нь шин байгаа даа шүү дээ. Шин гэдэг чинь өөрөө маш өөр зүйл шүү дээ тий. Шин тэгээд технологийн яг ингээд нарийн ширийн дэвшлүүдийн ингээд харангуут бүр ингээд хамаагүй илүү тасарсан. Тэгээ зүгээр хүн зүгээр авах ч юм бол зүгээр өөрийнхөө нэг юуг л бодох юм бэл. Хэдэн жил унах чинь ямар хэрэглээнд ямар хэрэгцээнд унах гэж байгаа. Гадаад ч уус яг залуучууд нь ингээд амар өөрсдөө мөрөөдлийн машиныг авчихсан. Монголчууд яг хэрэгцээг хараад байгаа хөөх. Зарагдах нь зам нь яаж ийж нэгээл те тэр машиндаа л авчих. Зарагдах нь хөгж авдаг те сонирхол. Ингээд яаж юм. Дараа нь харамсдаг шүү дээ. Ингээд харамсдаг ч юм. Надад л би л ингээд хүн нэг л амьдарч байгаа юм чи ингээд нөгөө нэг
Хүлгийн сайныг унж ингээд амар гоё зүйлүүдийг ингээд үзэхстэй унж үзэхстэй гэж боддож. Тэгэл амар за яг настай хүмүүс бол болно тий амьдралын тогтцсон хүмүүс бол яг ингээ хэрэглээндээ тохируулаад авч хүн залуу байгаа дээрээ л яг гоё ингээд гоё машинуудыг унж үзээд хэрэглэж үзээд явах нь ингээд гоё кайфтай болов гоё. Танаа хамгийн сүүлд хизээ халимаг өстэй байсан бэ ер нь нэр. Бүр жоохонд болох 10 марафтаад л Чи 10 жилээсээ л өсөө болсон юм тий 10 жилээсээ яг нөгөө бидний үуч нэг хипхопууд амар сонсдог өстэй өргөн өмсдөг. Тэгэл чиглэл тэр чигтээ суугаад. Санийхаа унаад идэм үү? Тийм асуудалгүй байгаа тийм. Ундаа бол тэгтээ амар шүү дээ. Ингээ урдгуу амар шүү дээ. Нөгөө урахаараа унаад идэв шүү дээ. Шинэхүү. Чод өөрөө машинтаа ерөөсөө бүр байнгын өөрөө л супер ингээд өөрөө ухсан тэгээд зураг авалт маалтаа ч юм уу хөтөлгөөтэй бол яг хүнээр хүссэн. гялс ороо. Гясаад нэг дэрээс амар сайн баг шүү дээ. Өөрөө машинтай болцсон. За Жилийн нэг босчдөг байсан тий. За бага юм даа. Ер нь үндэ хэлж байна. Nice. Тий. Гарын билэг энэ. Фортин гэх юм уу? Жимний. Хоёлын ярьж байна. Протеин гэж юунд дэдэг вэ? Ардын намын байр дээр сурталчлалын орно. Тэгээ манай чинь чи юу юм блэ? Онцлог нөө протеин клиник гэдэг давхар эмчилгээ, шинжилгээ гэдэг зүйлүүдийг нэвтрүүлсэн. Орж байгаа бол гоё хэмжилттэй хийлгэн те. Өөрчлөлт явж байгаа гэдгүүд нь гоё явна. Тийм гоё давуу талтай байгаа шүү. Тэгээд ер нь бол гоё зин те. Гоё. Айгуу гоё шүү. Тухтай те. Хөрөм цайтай. Тийм юм аа. Тэгээд гарын билгээ хайт тэгээ зориулаад өгч байна. За бэлэгтэй тий байсан байх шүү. Задлаад үзтээ юу юм бэ? За. Unboxing гэх юм. Гоё шүү. Ингээд дамжуулчих юм аа. За тийм. Pro water гэдэг ус нь бай. Ошиг. Аустин гэсэн устай юм аа тий. Үгүй биш надад авахгүй. Надад байхгүй юм аа тий. Байхгүй юм дөө. Аа энэ юу юм. Шекер өдрөө байсан үү? Өндөр авах байсан гэж юм. Орцсон юм. Доор нь өвөртэй юм шүү дээ. Илүү савтай. Өндөр авсан байсан. Одоо ч нэг уурга мөргөө Юм ичдэг шүү дээ. Витамин А идэг юм. Йоо, ишимчиг. Нэр мэдрэмж авчлаа шүү нэг ганцаар хэлдэггүй. Ой тий доотлоо. Нэг сар гэж нэг жил гэсэн үг шүү дээ. Би чи одоо яваад орчвол тэгээд сар Тийм шүү дээ. жил чи явсан магадгүй. Маа протеин ажилтсан мэж айгуу Өөр юу вэ? Өөр нь юу шүү дээ. Лонгот юм тий. Баярын ширээн дээрээ тавиараа. Ишимчиг юм байна. Хоёр ах болж байгаа юм тий. Юу яриад байгаа юм те чи одоо гээ. Цагаасараар хэрэгжиж байгаа. Лист гэж энэ нэрээ юу цаатын юу юм? Ямар билэг авч. Найруулаагүй нэрсэн. За. Найруулаагүй нэрсэн Шинж авах гэж байгаа. Түл бэлгэлчихгүй. Отка байна. Тоосон шүү. Тэр ямар билэг авч на зааш. Яаж ба бүлэгтэй болчихлоо. Манай тайрны энэ юуны архиуд ер нь их орж ирдэг болчихсон тий. Гадны юм юунууд. Юунууд? Архинууд ер нь Түл бүрээр л ахуйхаа юуны арх гэж бодоод байсан. сойрхол гэлээ. Гадны пивүүд юу яагаад тэгээд нөө ингэж орж ирж байгаа нөө яг Монгол пивүүд ч чанартай цансаар тий. Тийштэй. Юу муугаас солиод драхмар Царайгаа орчлоо тий. царайгаа орчлоод өдөр одоо яахгүй тэгвэл нэг боргоогоор аваад болохоор Чаа шиг нэр цэг сар одоо Mac одоо тэгэхээр ер нь гадар урт юу ууд юм бэ? Одоо алкогол тэр водка Жин. спеллээс Тэр үедээ яг юу маар тэрнээсээ дараа энийг уухгүй гэсэн юм бол байхгүй. тэгээ яг тэр үед ямар бай юу мэдрэмээр юм. тэр анаа үед цагаан юм бол Ер нь нэг. ингээ холиод коктейл Гэтэ ер нь сүүлийн үед бол баг цагаан илүү амарч юм шиг. Тэгвэл бидний өөр дөхөж байгаа. Нас Нэг бисуга мэлуга ч юм тийм. Гэтэ нэг тийм уух муух ер нь сонирхол бол ер нь багас. Мэг бол тэгтээ тоглохын пак 2 кг шоттай л ороод алдчихтэй. Тэгээ ер нь тэгээ дуу нөө тэр үед. Тэгээ бол нэг тайм тий. Одоо Sky Resort руу. Sky Resort-ийн Sky Resort-ийн нэлсэн. өнөөдөр цамын бааз юм аа Тэгээ гадаа жоохон тэгээ хүүтэн л авах та. дулаага уцлаараа тий. гоё хацтай. Хавал наатаханасаа задлаад нэг шихав Юусе амруу ингээд. протеинийн хаяганд хийж байгаа тий. Сэгсэрч байгаа.
Тэлгчийгээд бүр. Хэлчихийгээ за бүр дуусаад. Санаахаас тийм юу байх вэ? Санаахаас уух юм даа. Би ч яг уухаараа бол тултал яг уудаг. Тэгээ яг гоо найзуудтай яг Оо дуусан шиг байх юм болов. Тэгээд би ч нөгөө ингээд нөгөө 12 сараа жилийн 12 сараа ингээд хуваарлцдаг. 7 сар тэгээд яг шинэ жилийн 12 сараар л ууна. Тэгээд бусдээр нь яг уухгүй зүгээр бэлтгэдэг анхаарлаа. Тэгэл хуваарлцдаг. Тэгэхээр тоол нэг гарахаараа юм яг тултал нь Тийм тултал нь гараал мэдэрч зүг замаар. гамбаах энтертэл тэнийг багш те габи ах маа байх ч те ер нь юм ямар ч юм утгагүй болцсон те. Тийм юм тултал нь яз би угаасаа маргааш уух юмсан. Гэсэн уух юм чинь гэдэгсэн. угаасаа тэр чи хоол хийж явах. За би уух бол гэсэн байгаа шүү. Жоод сэсэгмэр габи ч амар уудаг юм. Тэр ингээ байж ч учруулах хэлөө. Габи ахын чунд архитаж байгаа юм уу? Чи за муухагаар хэлсэн. Уух гэж байгаа юм уу гэсэн чи. Габи ахын тэр юм ерөөс ирвэж үгүй мань мэдхгүй байдлаасаа л болно да. Ямар ч юм төлөвлөгөө байхгүй. Үнэхээр чийлэм. За луунга ингэж ирчин махаа нэлээ хуураад за тэгтээ бигээ юу. Тийм санаад тий. Гарах болол бас ер нь гоё уудаг те гоё ярьж. Би яг таныг нэг юм яг тэрийг уухгүй мөхгүй гэх юм байдаг гэсэн. Нөгөө уухад гоё хүн хамт уухад гоё хүн гэж байдаг шүү дээ. Ер нь тэгтээ уухгүй л бодож шүү дээ. Аль болох тий ер нь ихтэй би нэг бас юу байхгүй. Яг хитгэн хүрээллийнхаа хэдэн үнэтэйгээ сайхан суу. Гадуур матуу явж маавч. Цаары хахалцтай юм гоё ярьж те хүн болон яриандаа хараад инээлдэж ханиалж тэгж суух сайхан. Тэгэхгүй зүгээр нэг энэ чинь нэг юм хэрэглээ шиг тамиг шиг юм уу те. Габи шүү. Юу шиг юм уу? Габи шиг хоол ингээ уун гэвэл. Тэр бол. Габи гэхдээ яг пивэн дуртай байж болно л та мөрчтэй бас ийм бас гоё юм шүү те. нэг амбах. Пив. Ер нь пив. Дагнаалаа тий. Пив л гоё. Гэхдээ сүүлдээ баг орой морой нэг унтахаас өмнө. Оо яг те. Тэгээ унтахаас өмнө нэг пив. Тэгээ нэг нөр яалч тэгээ гоё сэрэл гоё сэрч. Жохоо удаан те. Нэг яг нэг л уучих. Нэг зааны хаяа хоёр. Тэгэл тэрнээс дэш явах. Тийм. Хоёр болж бүр шууд онтуулдаг тийм. Тэг гоё. Заал авсны дараа бэлтгэлийн дараа манай айгүй гоё юу байдаг те. Тавираа. Тэр чинь угаасаа бас муу юм Цусны иргэн сайн гэж. Би ер нь бол харин сайн шүү. Сайн шүү. За Угаасаа им дарууж уух зэрэг тайлшуулах зэрэг. Тийш. Булчин суустай. Бүтэн нэг улсыг өлсгөлөнгөөс аварсан. Пив амар баттдаг тий. Нэг габи ч юм бол аял маялаар явж чадахгүй шүү. Нөгөө өмнөх өдөр нь амар уулцсан бол маргааш нь босч. Өнөөдөр өстө уухгүй, өстө уухгүй шүү. Пивнээсээ нэг өгч. Чи уухгүй гэвэстэйсэн. Уухгүй гэсэн болохоос пив уухгүй гэсэн. Тустаа тий. Уух юмд ордог тий. Гэдэг үснэсээ багсан те ингээд. Тэр нэг юм талаа шилжиж байгаа те. Ингээ веб ажил тагцтэй. Стагер ингээл тий. Би бас ер нь голдоо пив тэгээд нэг хэсэг бас нэг вайнер бас авсан юм аа. Нилээ. бач гинцэх тул. Тий. Маргааш нь яг нэг дасаг болохоор толгой бас жоох өвдөл юм. Тийм л. Тий. Тэгээ явандаа жоохон тасдаг юм. Маа жак чи ууж мохор ерөөсө улаадгүй шүү дээ. Угаасаа улаан болохоор тий. Тий угаасаа улаадгүй байгаа шүү тий. Ер нь. Вайн бол яг хоолтой ослол бол үнэхээр гайхалтай. Арих болгон нэг юм мүүдтэй гэж яриад байдаг шүү дээ. Тэр виски ухаар тийм мүүд гаргадаг, вайн ухаар тийм мүүд гаргадаг гэдэг. Вайн болохоор жоохон тийм хоорны ялгаатай шүү дээ тий. Тийм болоод. Стресстэй үедээ цаацаа дэмий үйд шүү тий. Стресссэн бухимдалтай үедээ. Тийм шал жоохон яах гэдэг шүү тий. Тэр нь тийм юм баглаа. Тийм тэр үедээ айл болох зөөлөө. Ер нь уухгүй ч. Ер нь одоо нэг амар зөвлөх нь цаашаа. Габигаас авсан дээр хаа тийм. Чичээ. Нэг яаж хэрэглээ. За баярлаа. За баярлаа. Баярлаа бүгдэнд нь амжилт Баярлаа. Шинэ жилийнхэн ажилтнаа бүгдэнд нь ажилтсан. За сайхан. Манай залуучууд болгоомжтой гоё шинжилгээ тэмдэглэгээ тий. Зөв соёлтой сайхан тэмдэглэгээ. Ойлоо. 12 сар бол ачаалттай, бас асуудалтай, эрсдэлтэй тий. Сүмхтэй гоё баяртай, гоё сартай бүгд гоё. Одоо энэ алкоголгоо зөв зөвхөстэй хэрэглээд тий гоё. Энэ 12 сарын гоё дуусалтаа тий. Хасан эмэгтэйгээ гэртэн үргэж өгөөд нуруунд дээр нь дарж бөөлжүүлээд яадаг чинь тий гоё. Тэгэл ямар ч сан гоё Гоё давцах юм тий. хамт уухтай гоё байсан шиг бас дуусаад бас гоё байгаараа тий. Баг энэ өөрөөр залууч реклам болчих яа. Чисэн мөрн. Морин жуулсан.
Жаки морин жолооч дуудлагын төв гэдэг. Хөтлснөөр хөөгнүүд болон суглаа явуулснаа. Тийм ээ намайг хоцлоо. Яа таныг би хөргөж өгнө гэдэг юм. Цагийн 45 гэдэг. Баярлалаа. Баяртай дараагийн дугаараар уулзцаа. Урбан токолоо. За манайхан түр байж байгаа шинэ жил болж байна. Шинэ жилтэй холбогдлоо нэг мэдээлэл хүргэчээ. Манай DI видео магазин нь та бүхний шинэ жилдээ хамтарч ажиллахад нээлттэй байгаа. Хөтлөгч, дуучин, за бүр подкаст, нэвтрүүлэг, автер видео юу вэ? Бүх төрлөөр хамтарч ажиллаа. За бас дээрэс нь нийгмийн сайн сайхны хүрээнд зарим нэгэн шаардлагатай тусалах боломжтой газруудад үнгүй хөтлөгөө үзүүлэх боломжтой байгаа шүү. Тэгээд